1 2 3. Sorry. 2 3. За. Hi guys. Тавтай подкастын тавтай морилно уу? Эни байна. Hi guys. Hi guys. Тавтай подкастын тавтай морилно уу? Эни байна. Сайн уу? Энд Becky байна. Hi, Yuka байна. Yay! За юу яцгаанда? За юу яцгаан сонсогчдоо. Hi. Хэцүү үед нэгэн подкаст нь явж байгаа шүү. Тийм, цахиагаа илгээрээ гинэ, илгээгээрээ. Хүү захиаг нь авчиж хэдүүлээ шууд уншиж өгөх билүү? Юу лээ? Тийм шүү дээ. Уншиж өгөө тэрэн дээр ярих л үү те? Тэрэн дээр нь дөрүүллөө тийм, тэрэн дээр ярина шүү дээ. Аха. Яа, өнөөдөр чинь хэдүүлээ? Өсвөр насныхаа талаар өсвөр наснда юу амар захиалсан цааш ихтэй тийм туулж өнгөрүүлсэн юу хэцүү байдаг, юу нөгөө нэг хүлээж авчаад тухайн үедээ нэг буруу зүг санагддаг ч юм уу те. Одоогийн ухаан өндөрлгөөс харахад ямар өөрчлөгдсөн байгаа юу гэдэг талаараа ярьж тахна. Тинейж үеэ дурснаа бид гурав. За тинейж үе гэхээр одоо хэдэн наснаас хэдэн нас хүртэл гэж бодож байна? 20-с 19 л үү дээ. Яг тийм болохоор 12-оос юу лээ 12 тийм 13-аас 19 юм уу? Тийм 18-19. 13-аас 19 насны хооронд яг л угаасаа яг юу даврын хөвчлөлт ороод нөгөө зэрэг бэлгийн хөвчлөлтний хөвчлөлт ороод эхлэнгууд яг өсвөр нас болж эхэлдэг. Тийм. Тэрнээс өмнө аль бол нөгөө ямар ч юм юу хар бус санаагүй юм ямар нэгэн тийм эксперимент тийм биш амар гин цайлган юу л хийдэг тийм дэлгүүр насаа 10-аас доош насныхан бол баг эрэгтэй эмэгтэй баг ялгахдаггүй гэх юм байна. Гэтэ ер нь нэг гендрийн одоо ийм хүүсийн ялгааны сүртэй юм дээр гардггүй тий. Яг ингээд хамт тоглоом хүүхэд гэдэг. Уусаа л нэг хүүхэд гэдэг юмд хамааруулсан байдаг шүү дээ. Тийм. Тэр үед бас гоё байсан шүү. 10-аас доош нэг дугаар хий да. Тийм нэг их юм зэрэг санахгүй ч гэсэн яг генерашнэрээ бодохоор бас яг өөрөө санагдах. Одоогийн 10 настай байх, миний үеийн 10 настай байх тий бидний шал өөр л. Тийм шал өөр. Гэтэ яг л нөгөө одоогийн хүүхдүүд ихтэй арай л өөр байна тий хэрхэлж байгаа, ер нь сонирхож байгаа зүйлс илэрхийлж байгаа байсан ч гэсэн. Тийм. За та хоёрын хувьд тэгээд яг тинейж үе гоё юунаас авалцаж тинейж гоё өчүүдээс ээж юу юу ин 7 дугаар юм уу? Тийм 6 7-оос л яг дунд анги 6 7-оос л дунд анги. Би дунд анги лавдаг хэл дунд анги гэх юм бол ер нь л эмэгтэй хүүхдэд нэзэлж байгаагүй маа. Хэрэгтэй хүүхдэд нэзэлж. Тийм үү. Нэг бүр ямар яагаад нэзлүүлсэн? Хөлбөмбөг тоглох гэж. Би бүр ямар сандаа юу яагаад нэг шинэ жил болоод сургууль дээр ахлах сургууль. За. Тэгээд ахлах сургуулийн шинэ жил болоод тэгээд нөгөө аав ээж энэ нөгөө урлагийн заал гэж яддаг байсан. Тэрний дотроос ингээл бид нар ингээл бууд бүжиглэл гараал ирэнгууд эцэгчүүд нь хүлээлгэж өгдөг. Тэгэл тэр өдөр ингээл дуусаад би нэг амар тэрний бүр давхрын тоолж ингэж палаж авсан байсан. Нэг 13 ийм давхар заяа палаж ийм сиси палаж аваад ногоон өнгөтэй заяа. За тэгээ хараад чи манай аав ээж намайг хайгаад олоогүйгээ. Тэгээ буу юм болж чинь би айл хичээ гарсан тэр хойно ангийнхаа өвгөттэй өргөнбө толж авахгүй палацтайгаа. Яана. Нөө байтхан гоцтой тэгэл палацтай нэг хоёр үлцэн гүйж байгаа. Би ч одоо ингээд 18 дахь жилийнхаа 17 одоо энэ 10 он гараал 18 дахь жилийнхаа фанат
юм босхийг алхацгийна. Тийш манай хүмүүс. Хөлбөмбөг амар юм хамгийн том дурсан. Ерөөсөө октодтой найзлгүй тэгэл ер нь банд нартай л илүү их нийлдэг байсан юм шүү дээ. Тийм. Одоо боцолтой эрэгтэй бүжгийн амталтайс ганцаараа эмэгтэй. Нэг гоё юм шүү харин. Тэр үед ингээд чамд одоо нөлөөлж исэн юмнууд байгаа юу одоо жишээлбэл хөл бөмбөг л их нөлөөлдөг байсан уу? Үгүй ер нь тэгэл мэдгүй одоо үеийн хүмүүс яд юм байгаа би бол нэр үндэл нус ахцартай махагаал өвөл мөвөлтэй гадар тоглолт моглол тэгэл зөвл нөгөө нэг гэрте очих юм бол ус уучих юм бол гаж ирэхгүй гэдэг насан дээр л тэгэл ховно бааван чих мэгч тамартаа хамнамсан тоглолт гадаад аюу гоё дүүсэн тий тэр үед гоё ангиар үзтэй сургууль тавал юусыг ихтэй харж марих гэх ангиал амар санагддаг. Тэгэл гоё л дээ. За Беки хоёлаа олно холбоотой хэлсэн шүү дээ. Тийм. Битээр чи нэг хотыг Төвчин гэхдээ бага ангитай нэг юм байж байгаа. Тэгээд орхин оцсон юм да. Өөр орхин. Тэгээд салсан бэдсэн. Өөр орхин одоол тэгэл ер нь тийнейжер нас ихсэн тий. Харин тийм тий. Тэгэл миний тийнейжер үеийн яг одоо яг танад орж байгаа юм. Яг нэг хүүх ургаж эхлэхэд амар өвддөг байсан та нар. Өвддөг байсан. Тийм би ягаас энд ирээд яг ургаж эхэлсэн. Амар өвддөг байсан юм шиг нөө. Тэгээд нэг өвддөг юм бүү. Бүр ингээд амар өвчтэй амарсан нөө. Бараг өөрөө гараараа халтхаа ингээд хүрэхэд л өвдөж мөвдөг амарсан. Тийм. Юм зөгч мөвчүүл дээ. Доош харж унгаж муудаж саддаг. Надад байхгүй. Яасан. Одоо би зэрэгээ санахгүй. Тэгэл тэгээд нөгөө банд нар чинь ингээл нөгөө нэг октодны нэг хүн урагч гэл ингээл нөгөө мөөмн орч гэл амар ярьж тоглож хоолж маа. Биеийн тамир дээр. Тэр үед нөгөө нэг дөнгөж юм тээжвч зүүж эхэлдэг те. Зарим нь бол тийм нөгөө нэг тээж зүүж угаасаа нөгөө мэдхгүй тэрийг нөгөө мэдхгүй нөгөөх нь ингээ жоох уургацсан тэгэл хөрхий. Нэг хүүхэд шаваагаад хүүхэд наснаас арай салаагүй гэсэн чинь тийнейж үеийн эхэлсэн. Тэгээ өсвөр насны эхэлсэн байна. Тэгэл яг хүүх уургаж эхэлж байхад яг ингээл жоох ингээд яг өөрчлөлт яг мэдэгдэжсэн тэр үед. Тэгэл яг эрэгтэй хүүхдүүдээс ичиж эхэлнэ. Тэгэл ер нь ингээ биеинд өөрчлөлт янз бүрийн юм ороод байж. Юу сэтгэл санааны үед ямар байсан бэ та хоёр? Тийнейж үедээ манай гэрийнхэн лав ингээд одоо ингээд ярихаар би ч гэсэн өөрөө тэрээр сандаг байхгүй яг би яг тийнейжер үеийн хамгийн хурц үе гэх юм уу та нэг 10-11-р анги заяа. Тэгээд за нэг курстай ороод ингээд би ингээд амар стресстэй байдаг гэсэн. Ингээд л ер нь ууртай. Тэгэл ингээд ятгаатай юм ингээд нэг юм ярьж марихгүй нэг тийм яг юу байдаг штэ тий. Өглөө бүр ялангуяа тий юм ярмааргүй санагдтал. Юм хангаж чадвал ярмааргүй санагдтал. Мэдгүй би тэгтээ одоо ингээд яг бодохоор ингээд яг юунд тэгтээ тэр үед чинь бас ингээд би өөрийнхөө бас надад ингээд асуудлууд байгаа. Тэрийг ингээд давж туулах гал ингээд бас үзээд байдаг гэсэн байгаа шүү дээ. Тийм яа. Тэгэл ингээд одоо бодоход за ингээд амар ууртай хүн байдаг гэсэн шүү дээ. Өглөө босч ирэл ятаргаатай юм. Ингээд босоод ирдэг гэсэн ингээд. Тэгэл бодгоор л яг насныхаа болоо. Тэгэл харахаар тийм 50 бодлол өмнөх юм. Ер нь аль тийм хаа. Тэгээд та хоёрын хамгийн анх биений имэрч яхад чи ямар байсан бэ? Өмнө нь ээж бол яг банк хилдэг л байсан л да. Ингэдэж шүү тэгдэг шүү гэл тийм бол шүү. Үсээ айлын том охин байсан болохоор тэгэл төрүүл яг ирхэн би байсан болохоор тэгэл ингэдэг байсан. Бидний үед бол ингээл дав маа гэж нийтдээ ингэдэг байсан шүү дээ. Ээж манай юм болохоор ингэлтэй ажилладаг байсан гэд. Тэгэл юм яадаг гэд. Тэгэл би за угаасаа одоо орчууч нүг ари зүр эргэлтэй юм чинь бич ингээл. Тэгэл юусаа мэдхгүй байж байгаа л тэгэл ирсэн байсан. Миний хаста хаа очдгийг өвдөж мөвддөг юм уу? Өө чи юу аттай юм. Нэг ирсэн тэгэл байж байгаа нэг амар өвдөлтгүй эрэлт бол бурхны бэлэг шүү.
Надад болохоор би эхлээд ямар ч юмсан санд яг биений ирэх өдөр би амар ингээл уурлал амар ууртай байсан. Хаалга маалга амар савж явал өрөөндөө орохдоо. Тэгэл нэг хэрэлдэж ярьсан юм уу? Ээж мэжтэй хэрэлдсэн юм яасан бо мэд тэгээд маргааш нь ингээл харсан чинь нэгэл ялтчих ирсэн байсан. Ээжээ гэл. Тийм байна өрөөнөөс та. Харин камер ингээд excited байсан уу одоо ингээд No. Нэг тийм угаасаа why юм ирэхээ угаасаа хүмүүс ингээд ээж мэж тайлбарч өгөөгүй яг эртнийхэн дараа нь тайлбарч байгаа юм чинь нэгэл. Гэтэ амар ядаргаад үйдсэн гал нөө тийм оргил юм ядаргаатай юм хийгээ. Тийм даамсаг хийгээл. Минийх гэхдээ бол манай найзуудынхаа өмнө ирсэн шиг санаж. Минийх тэгээ арай ирээгүйсэн байхгүй юу? Гэтэ би бас их амар баярлаагүй. Гэтэ ер нь л ирсэн чинь ирчлээ. Би юм бэ наа гэдэг юм шиг. Нөгөө зарим охтууд чи хүлээгээд идэм билээ шүү дээ. Тэгээ нөгөө найзууд нь ихтэй ирдэггүй хүмүүс бас тий ирээгүй намайг ирсэн байхад ч гэсэн ирээгүй хүмүүс эсвэл бүр амар дээр ирсэн. Тэгмээ хөөх. Та чи минийх чинь бас нэлээ орой ирсэн. Ямар ч гэдэг ингээ нөгөө найзуудын иртгэхэр бол ингээл за ийм бол ингээ ирдэм байх гэдэг одоо нөгөө юу суучаад жоохон хүлээлт гэх юм уу да минийх ч гэсэн ирнэ гэдэг ингээ бодоод байгаа. Тэгэл ятрахаатай юу гэрүүлэх гээд байгаа юм ер нь бодож орж. Тэгээд ирсэн чи юу вэ? Тэрнээс хойш намайг заваасан даа. Тийм одоо бэлтгэл хийгээд бүр фитнес явдгууснаас хойш бүр илүү дэш яг нэг нуруу муруугаар хилдэг байсан л та яг мэдээлээ. Тэгээд дараа нь фитнес явдаг болсноос хойш бүр юу ч мэдээгүй ямар нэг cramps центр ч яах тэгээд миний бас амар өвддөг байсан. Яа ч юм дээр арцагны ясны блок болчоороо тэгж өвддөг гэж сонсч байсан ямар ч юмчээс. Миний ч гэсэн амар өвддөг. Гэтэ дасгал йога мого хийдэг бол гайгүй юм бол хэдэн сар бол гайгүй юм байна шүү. Би анзаараагүй юм. Тийм. Тэгээ хүүхэд аварчвал бүр гайгүй бол. За гяс гаргая даа. Аяг өөр. Тэр бол яг үнэ юм билээ. Би чинь баг им уугаал баг ихчээл мчээлд явдаг байсан шүү дээ. Арай л бүр ухаан алдаж унах гал. Амар өвдвөл ихний 2 дахь өдөр нь шүү дээ. Ирчээд 2 дахь өдөр нь. Минийх чиний ярьдаа өвдөж байгаа байхгүй нэг левел арай доор байсан баха. Арай баг. Тийм баг. Тэр нь бас ингээд ихчээл мчээлд явмааргүй. Ер нь бол хэвтэртлээ өнгөрөө. Ядаргаатай. Тийм. Хэвтрийн дэглээс. Тэгээд юу биний мэрсэнс их 2 тампон хийдэг. Йоо, тампон бийтэй. No. Ямар сони. Одоо яг юу болоод уг нь zero waste руу амар те дөхөөд одоо жил 6 сар гарсан болж байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө арин зэрэг кап хийгээд үү? Тийм кап гэдэг бас арай харвал нөө бясаад масал хийгээр бол унцгаад гэдэг болохоор нөө пад хийдэг. Пад зөв. Тэгээд угаагаал тавьчин. Тэгээд зүгээр хэл машил дээр гэх юм бол болохоор капа хэрэгжилдэг. Би тампон бол хийцээч never ever би нэг 100 хизээний 100 жилгээ яваад нөгөө юунд орно гэдэг нөгөө шаварт орно гэдэг. Тэгээд тийшээ явсан чинь яг юм ярьсан. Тэгээд нөгөө юутай л орж болох үгүй нэр зориод амар ирсэн баг ч ингээл тэгэл үзчихё бурхан минь чи ямар ядаргаатай юм бэ. Надад аюу зүгээр санагдчих пад чинь нэг л амар нэлэгдээл ингээл ерөөсөө амар чөлөөтэй байж чаддаггүй. Тэгээд би одоо дараа ирэхээр нь би кап аавна л гэж бодож байгаа. Менструум. Тийм. Кап яг cotton pad болохоор аюу гоё. Ийм даав хусан даав болохоор. Хийж жуугаж хэрэглэх юм уу? Хийж жуугаж хэрэглэж болно. Хэрэглээ. Одоо нөгөө нэг зүгээр жирийн харин зэрэг хэрэглэсэн болохоор яг нэг ийм сонин ийм памперс зүгээр гадаргуутай тийм сонин ингээ шингээж яаж байгаа юм мэддэгдэг гэл яадаг тийм тийм биш тэгээд хөөрхөн тулах тэгээд тампоныг ер нь жоохон риски гэж яриад байдаг тэрэн дээр ямар байдаг вэ? Тийм тэр нь гэхдээ яг нэг бүр амар удаан хугацаагаар ингээд солихгүй ингээд амар жоохон ариун зэврээ жоохон юу гэдэг вэ маглал ихтэл гэж тийм синдром байдаг юм байна. Тийм би тэг болж өгвөл амар их хэрдэг үеэр нь тампон хийгээл яг дуусах үед нь пад хийдэг. Тийм тэгэл кап ер нь айгуу дэж байгаа шүү. Тийм. Монголд хэд гэдэг вэ кап? Монголд мэдгүй. Монголд
Бараг 1-2 газар л зарж байгаа. Гэтэ би захиад авч ирсэн юм аа. Имийн санд байт юм шүү тий. Мэдхгүй энэ дүү. Оо баха био амьдрал гэдэг нөгөө био органик хөрдөд л. Тийм үү. Энд би имийн санд зарж тий. Энд юусоо тэгж юм нөө нийт юм болоогүй юу лээ. Соёлж зөө. Дэлгэрээгүй. Тийм тэгэхээр зөө. органик дэлгүүрээс нөгөө захиад авч ирсэн. Тэ 50,000 кап бол яахааргүй бүр ингээд юм эрэлтийн одоо юм эрэлтийг next level-д авчид юм байлээ. Яг ингээд юм эрэлтийг бол мартчихдээ юм байлээ ер нь тий. Юм эрэлт гэдэг одоо мэдрэмжийг гэх юм да одоо нойтон одоо тийм ингээд харахад тийм нүдээр харахад тийм ингэж одоо дотор утсан маань ч гэсэн зүгээр цэвэрхэн байгаад байна. Тэгэхээр яг зөв хийгээл агуулсан хэрэглэлтэл санитайзер амарсан хийчихвэл тэгэл ерөөсөө аюулгүй. Тэгээд нөгөө зарим охтууд нь тэгээд нөгөө ингээд өөр юм болгоны хэрэглэж үзээгүй болохоор айгаад байдаг хэрэглээс. Тэгээд бити агаараа угаасаа анхны юм угаасаа дандаа хэцүү айгуу тийм байдий шүү. Би ч гэсэн анх тампон нэлээд юм болчихсон. Тэгээд угаасаа амар юм байна. Тийм. Тэгээд бити агаараа тэгээд кас хэрэглэтэл анх удаа хийж үзгээл тэгэл баг орж марсан ч гайхаад байгаа юм шүү ёо орчлоо. Тэгээ бүр ингээд тийм тэгснэ ингээд нөөдгөө чеклэх гэл ингээд бас оролдсон шүү дээ тий. Зөв орж буруу орж тэгмэд бүр ингээд орж мараад ингээд oh my god би баг ингээд өөр юм space нэгэд байгаа юм шүү баг. Тэгээ хот гартлаа. Харин тийм баг өөрийгөө баг discover хийгээд байгаа юм шүү. Тийм байсан юм уу гэх. Тийм бас сонирхолтой юм байлээ. Тэгээд өөрийгөө кап бол ер нь тэгээд ингээд юм ирсэн үед ингээд нөгөө нэг пад хийчихэр чи нөгөө ингээд доошоо гинт ингээд асгараал явдал маг хүчтэйгүү тэр мэдрэмж бол ерөөсөө ингээд болчт юм байлээ. Тампонда төстэй байхаа гэж бодож чинь. Тампон баг би хийж нэг удаа хийж үзсэн. Гэхдээ жоохон юм амар наад хуурай мэдрэмж төрөөдсөн ингээд амар яг зөв. Хуурай. Тийм нэг л удаа хэрэгжижсэн болохоор бас би нэг сайн яаж чадаагүй юм аа. Гэхдээ тэгээ угаасаа тэгээд баян хэрэглээд байвал угаасаа тасаа тэгээд гайг болчт юм дөө. За тэгвэл биний юм ер нь нэг иймэрхүү охтуудаа тэгээд гоё шин юм хэрэглэж үзээрээ байглаа тийм байглаа. Ээлтэй тий. Хамгаалаад тийм байгаль ээлтэй. За биний юм тийм байна. Хөх ургал тийм байна. За би одоо нэг гоё emotional тийм сэтгэл юутай холбоотой юм ярих гал юм л да. Тийнейж үе юм. Надад болохоор яг нөгөө яг тийнейж үе эхлэхээс өмнө би яг ингээд өөр газар ирчихсэн тий. Гэр бүл найзуудаасаа хол ээж дээр ирсэн. Тэгээд надад бол нэлээд чанга байсан л да. Яг ирээл ингээл өөр орон тий өөр хүмүүс өөр зүс царайтай хүмүүс хэл яриан ч өөр ойлголцохгүй эхний жил бол нийлээлдэггүй аюу хэцүү байдаг гэсэн. Тэгэл байгуулаад найзуудаагаа санаал тэгэл ингээл угаасаа тэгээд жоохон байсан насанд хүрсэн бол би бол ирэхгүй л ах байсан баг л гэж боддгийн. Тэгээд яалтчгүй тэгэл ээжигээ санаал хүүхэд чи мэдээж тэр үед ээж гэр бүл ээж аав нэг хэрэгтэй орж байгаа шүү дээ. Тийм надад л бол тийнейж жоохон emotionally яг сэтгэл югаараа бол надад бид нар гэхдээ нэг ч удаа уцаар яриаггүй лүү. Хоёлаа юу? Хоёлоо цахиа махаа явуулж байгаа. Тэгээ сүүлдээ яах вэ мессенжерээр холбогдож байгаа. Тэгэл жоохон таг байж байгаа. Тэгэл фэйсбүүкээр холбогдсон баха. Нэг уцаар яах вэ гэж байж уцаар нэг яриаггүй лүү. Уцаар ярьсан санагдах юм. Уцаар ярьжсэн тийм. Би нөгөө нэг найзтайгаа ингээд бид хоёр байрны гадаа суусан заяа. Яг чиний нөгөө захиан дээр ингээд нэг дугаар бичсэн байсан санагдаад. Тэрнэрүү залгаад байсан аахгүй бид хоёр. Гэтэ яг ярьсан хэсгийг мэдгүй яг тэрийг бол санаад байгаа. Тэг ярьжсэн баха. Ярьсан шиг санагдаад байгаа юм. Тэр үед чиний хувцсан мц юу нөгөө баг болохоор тэгээд угаасаа ингээд тийнейж үе ингээд жоохон ингээд өөрөө ганцаараа ингээд туулаад ахаар амар хэцүү. Тэгээд ээж аавтайгаа ингээд яг чөлөөтэй ингээд ярилцаад эсвэл ээж аавдаа өөрөө ингээд чөлөөтэй хэлээд тим юм юусэн надад байгаагүй юм шиг байгаа маа ингээд бодоод ахаар жоохон нээлттэй байдаггүй. Тим байдаг үедтэй л гэж би бодож ирсэн. Тэгээд одоо тэгээд даван тулаад тэгж юусэн ба ингээд одоо бодохоор тийм л байна. Тойрын үед ямар исэн бэ сэтгэл санаа чинь.
гэд их өөрчлөлтөд гарч байгаа шүү дээ биэнд ч тэр одоо тэгэл сургууль соёл хүүхдүүд орчин тойрон гээл би бас хямралын үеэр давсан л та үсгэрийг давж дууссан ч юм уу тэр гэхдээ бас ийм трама болсон юм шиг санагдаад. Гэтэ яг уу одоо нэг юм бодохгүй л би яг 8 дугаар ангида орох жилдээ сургууль тасаа шилжээ. Да. Тэгэл хамлаг өмнөх 7 жилийн зүгээр жирийн сургууль сурч исэн мөч зүч тэгэл ингээл гараад ингээл тоглоё л нэг 5 цаг 6 цаг хичээлэл тараал тоглоол ингээл найз нөхөдтэйгөө явдаг байсан. Одоо тийм юм байхгүй тэгэл өөр яг тэр насны дээрээ амар эрт юм ухаар бол яатсан юм шиг тэгэл бүх юмнаас холдуулаад тэгэл бүх юмнаас холдуулж тэгэл одоо угаасаа ингээл бодохоор яг найз майз ерөөсөө байхгүй. Илдээ янзын хүмүүс тэгэл тийм амар хатуу диктатурны сургууль руу шилжсэн болохоор өглөө 7:40-оос оройд 8 хүртэл хичээлтэй. Тэгэл хажуугаар нь ямар ч тийм нэг юм байхгүй, entertain юм байхгүй. Тэгэл дандаа нөгөө сургуулиудын дандаа нөгөө амар тийм nerd хүмүүсийг авчирсан тийм сургууль. Тэгэл бид нар ч тийм мэдхгүй тэгэл аль болох нэгнээсээ илүү гарах марах тэгэл бид нарыг 7 хоног болгон жагсааж дүнгээр жагсаадаг гэсэн болохоор амар их өрсөлдөөн тийм найзаа надаа нэг бөхнөөсөө гэсэн юм байхгүй болсон. Тэгэл зүгээр барин өөрс нь илүү дараагийн планет гарсан байхan бод тэрийг нийтээр үзье ядсан. Йоо амар их дарамттай. Би бол амар гадуурхалтай харамжлаа төсөө. Стресстэй бах тийм юм. Нөгөө хүүхэд насны чинь ингээд нөгөө нэг хүүхэд чинь ингээд тоглоод ингээд надад найзуудтайгаа ингээд гоё байх юм байхгүй. Тэр бол 8 дугаар ингээс хойш байх. Йоо, Японд бүр яг тийм шүү дээ. 10 жилийн хүүхдүүд нь баг ингээд нэг ажил хийж байгаа хүмүүс шиг цагийн хуваартай. Тэгээд нөгөө тоглоом одоо янз бүрийн наадам тэр айгүй баг. Тэг хүүхд болгон ямар нэгэн сургалтанд суун, ямар нэгэн нөгөө нэг спорт клуб явна гээл тийм. Яг манайхс яг тэгэл нэг хагас өдөр хүртэл зарим нь ингээл нөгөө нэг татлан хичээлтэй. Тэг бүтэнцээ өдөр л юм. Манай бүтэнцэн самардаггүйс бодол манай эцэг хичүүд хүртэл залхдаг заяа. Ер нь бол манай эцгийн хурал 3 цаг маг болдог заяа. Тэг амар явдраа. Тэр үедээ амар хитээс юм уу? Ямар нэгэн юм connection илэр байхгүй. Тэгэл ер нь хичээлээ хийдэг. Хичээл. Ер нь тиймэрхүү жоохон татгшоогоо олгочтой баг тий. Тийм. Тэгэл би ганцаар яг тийм юм эсэргүү байсан. Тэгээд бүр айгүй их юу байдаг. Тэгс хатуурхагддаг гэсэн. Тэрийг амар цагтаа болохоор бүр амар хэцүү санагдаад. Тэгэл би бүр яг 11 лөө 12 дугаар ангидаа орсон жилдээ нэгээс амжир би өвсөө хусаад. Тийм. Бүр боо юм болчихсон. Зүгээр л би нөгөө амар болохоор нөгөө үсээ хутсан байхгүй гэсэн. Тэгээд тарих зүс амар их юм сурчсан болоо захирлын өрөөгөр. Ой. Гайхаад байгаа. Тэгэж яагаад минийхэд миний локер ганцаархнаа юм өөр өнгөтэйдэг гэсэн байхгүй юу? Тэгээд л тэрнээсээ болоос боо юм л би өөр амар эсрэг байсан. Тэгээд тэр нэг бас нэг мууртай юм тэрхөө өмсөж очоод тэгээд тэгсэн чинь барыг хорсээр дуудуулаад ийм тэгвэн. Угаасаа тийм үед угаасаа нэг хүүхдүүдийн тийм угаасаа тийм шүүмжилдэг үе бэ тийм шиг байгаа тийм. Өөрөөс нэг өөр хүн ингээд байвал ингээд нэг муу гэд бодчихдаг ч юм уу. Тийм тэгээд амар одоо юу гэдэг нэг тийм хов биш нэг госип биш гэхдээ нэг тийм албан ёсны тийм юу гэх юм одоо юм юу төлөө юм очоод хэлчих тийм алдан хов гэх юм уу тийм гэдэг. Тэгээ тэр нь accepted хүүхдүүдэд бараг тэрийг очоод хэлчих юм бэл тэр багш амар ингэж зөв хүлээж авдаг. Тэр юу тийм зөв очиж зөв ховл юм да одоо юм албан хов юм уу. Тэгэл ингээд очоод хэлдэг. Ядаргаа. Тэр үеийнх нь амар ядаргаа. Сүүлдээ тэр юм ингээд практиктэй болсон. Тэр юм хүүхдүүд яг ингээд ном журмаараа явдаг илүү юм хэлдэг. Тэгэн гот амар гадуурхдаг. Тэгэн гот гадуурхаж байгаа хэлбэрүүд нь бүр амар байсан заяа. Ингээл бараг invisible юм шиг ингэж харцдаг.
тэгэл бүр ингээл no touching баг ингээл баг ким болоод баг virus толно гэж бодд юм уу яа. Тэгэл би зээ хүртлээ өөрөө юм эсэргүүгээр л Тийм угаасаа тэгээд бүр тийм ингээд шүүмжил юунаас бас бүр амар сэтгэл готролд орсон хүмүүс ч байна шүү. Өө эсвэл бүрээ тэгэж боддог байсан чи ямар хэцүү юм ингээл нэтрийг л бодоод тэгээ тэр үед яг нөгөө нэг за 9 дугаар ингээд орж морол гэх юм бол бас нөгөө октооцны нэг мейкап зэкап болол ихтэй нэг халих бодог. Тийм юмны юмд орж марал тэгэнгүүт тийм их стат юм шиг скол тэхгүй юм шиг цаанаас нь өөрөө үгүй үтгий юм скол цаанасаа тэг гэж байгаа юм шиг нөгөө үеийнхний юу н одоо юу гэдэг харилцаа нь тэрнүүл хандлагын тиймэрхүү байхад бас яах юм ах ингээд нэг аюу хэцүү тийм нэг янз бүр юм дээр яг тэгж гарч ирдэг тийм. Гэтэ чи бас ингээд надад бол ингээд хүчтэй санагдчих. Чи ингээд чамааг бол одоо гадуурхах юм уу чамааг ингээд чи улам эсэргүүцэж ингээд зогсож ирсэн юм шиг надад тийм одоо нөгөө нэг төсөөлөл ингээд гарч ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр бол зөндөө хүүхдүүд ингээд гадуурхагдаад ингээд дуламжтагч байгаа болол тий өөрийгөө үзэн ядал би юу н эднээс өөр юм байна. Би юу н ингээд ер нь хинч биш юм байна гэдэг ч юм уу тий. Тэгэд улам өөрийгөө үзэн ядаж тэгэх одоо эрсдэлтэй болохоор бас тийм нөгөө гадуурхаад байгаа хүүхдүүд чинь ч гэсэн яг үнэндээ дотроо бол бас юу ч мэдэхгүй л байгаа байхгүй юу нэгнийга тийм байл оруулж байгаа бас мэдэхгүй жоохон тэгэхээр яг нэг 12 дугаар анги мэнг төгсөж мөксөж яхад өөрсдөө амар мэддэг болсон юм шиг гэнэрэл гэж бодлоо тэгээд би ингээ харж яхад яг одоо мэдхгүй ингээл 2 ч юм уу 3 ч юм уу ингээл фракц болсон манайх ч амар зүгүүлэх нь байхгүй юу тийм босод зураг болсон бүлэг байхгүй хоёрхан бүлэгтэй нэг ингээ АБ 6-аас 12 дугаар анги хүртэл нэг хэдийн 6 манай сургуулийн 200 хүчтэй илүү 100 хүчтэй л байсан. Тэгээл яхад чинь ингээд юу идрүүдээ нэг фракц толгойлогч юм уу? Юу гэдэг багуулаа явдаг байсан хүмүүс гэх юм уу? Тим хүмүүстэй ингээд сүултээ ингээд отгол нэрэл өөртөө хороо явж байгаа ч юм уу ингээд яаж байгаа ингээд за манай тал руу орох юм чинь гэхдээ нэг яг тэр бүлэмээс ингээд гарч байгаа хахад би за одоо том болж байгаа л үтэй малгүйтэй гэл тийгоот би барыг 5 жил 6 жилийн сургуульд сурангуудаа барыг юу л төгсгөөс өмнө л барыг нэрээрээ дуудуулж үзсэн баг. Тийм байгаад идэм аа. Надад би бол гадаад үзэмж юугаар л шоглуулсан л доо. Шоглуулсан ч гэжтэй их дээрлүүлж. За дээрлэх нь чаашаа ер нь амар үзлэг байсан. China, Майна гэх тийм ийм нүдтэй ингээл худлаа өөртөө хятаар ярьж чаддгүй юм байж тээ. Эхэндээ тоодгүй л сүулдээ тэгээд өөрөө хилтэй болоод ирэхээр тэгэл зодтолж байгаа юм шүү баг. Би чинь баг сургуультай хэдгээр анги юм бэ? 4-5 дахь ангитай энд чинь нэг бүдүүн бандыг задууч гэж муухайсаас нөгөө хөлөөрөө юу гэдэг вүлээ? Жигээд өшөглөөд үжихгүй ингээд барилдаад ингээд би унаачсан байхгүй юу? Оо тэгсэн чинь зүгээр өста нэрээ хүүхдүүд өста нэрээ супер гал зүгээр намайг чи хоолны өрөөнд орж марч бүгдээ халагдсан юу бас тийм бүдүүн бандыг би бас ингээд намайг дандаа амир үдэд өгсөн байхгүй юу нэг нэрт ингээд дэлбэрт юм баас тий хүүхч тийм тэгэл охин үүд гэхээрэл хүчгүй гэдэг дэрлэхүүд авах ш тэгэл тийм тэр үе чинь тэгэл багш магчтран ш тэгэл нэг аим сүрхий ээж аваад хийдэггүй тэгэл өөрөө л хөөх юм ингээд гэтээ ээж аваад тий би өөрөө уучраас ер нь ээж аауд ер нь ингээд бас асууж ямаар байна. Хүүхдээ бас сургуультай яг юу хийж ийн ганц онц дүн гэд байлгүй тий даалгавар хийсэн үг гэдэлгүй бас тэр сэтгэл санаанд нь яг юу болж ийн сургууль ангид нь юу болж ийн тэрнээс нь бас анхаараарай гэж яа. Тий. Тий юм бодож байна. Манайхыг сонсож байгаа хүмүүс мань өөртөө эцэг их болохоор ч юм уу тий. Тэгээрээ. Тий. Нөгөө хайрын илэрх тийм ээ. Бекид ямар вэ? Тийм. Аха. Би болохоор нөгөө анги мангаас ерөөсөө шилжиж үзээгүй. Нэг ангитай би ингээ явсаар байгаа төгссөн болохоор хаяада би ингээ зүгээр шилжиж үзхийг ингэж хүсдэг байсан байхгүй юу? Тэгэхээр тэр нь болохоор ингээ ангийнхандаа дургуй ч юм уу намайг ингээ янз бүр болдог та биш зүгээр ингээ сонирхоод одоо ямар байдаг бол те шинэ хүмүүстэй ингээ уулзаад ингээ тиймэрхүү мэдрэмж бас ингээд сонирхолтой санагдаад хаяа нэг шилжиж үзмээр санагддаг байсан. Гэтэ ерөөсөө намайг шилжүүлээгүй. Гэтэ би ерөөсөө бүр бага ангиасаа ингээд 10 жилээ явсараа төгссөн болохоор ерөөсөө ингээд багаасаа найзалсан болохоор айгу гоё яадаг байсан. Одоо ямар нэг ингээл асуудал надад ерөөсөө байгаагүй ингээл айгу миний өсвөр нас айгу гоё яадаг байсан. Баггүй надад одоо бодоход.
Ерөөсөө л айгүй жаргалтай. Тэгэл ар гэрч ингээл ямар нэг асуудал байхгүй ингээл явдаг байсан байхгүй юу? Тэгээд би чи ерөөсөө л найзуудтайгаа дандаа тоглон тэгэл хичээлдээ явна тэгэл нэг ер нь smooth байсан юм шүү дээ. Тэгэл би ч нөгөө 11 дугаар анги гэж төгссөн 10 11 гэд. Тэгээд 10 дугаар ангид байхад манай аав бурхан болоод тэгэл яг тэр үед ингээд амар ингээд эргэлт болсон гэх юм уу та. Амьдралд ер нь ингээд амар цохилт болоод би ч нэг тэр хүртлээ би бол юу ч мэдэхгүй ингээд амар аз жаргалтай ингээд явдсан. Тэгээс баг ингээд хүн бурхан болж ингээд болдгийм байна. Ингээд нэрээ ингээд байхгүй болчдгийм байна гэж тийм одоо цохилт ингээд ирж байгаа байхгүй юу? Тэр бол яг нэг хүмүүс ингээд өвөө эмээ тэрэгэл ингээд янз бүр хамаатан садан ингээд бурхан болоход нэг хүчтэй ингээд нөгөө мэдрэгддэггүй хүлээж авдаггүй л тийм. Тэгэл ингээд яг тэр үед ингээд амар цохилт болол ар гэр гэсэн ингээд амар хэцүү байдалд орж байгаа шүү дээ. Яг тэр үед ингээд тэрнээс хойш ингээд би хичээлдээ ингээд суугаад ингээд байгаа мөртлөө хичээд ингээд амар муудаал. Тэгэл нэг шалгалт өгс юм аа. Ямар шалгалт вэ? Ямарсан математикийн шалгалт байсан. Тэгсэн чи би хамгийн муу оноо аваад ангиасаа. Тэгэл би бүр ингээд дотроо би ингээд тэгсэн мөртлөө би хичээлдээ хийгээд сураад байгаа. Хичээлдээ яваад байгаа мөртлөө л хамгийн муу аваад байгаа байхгүй юу? Тэгээд тэгсээр аваад би нэг 10 дугаар ингээд төгссөн юм. Тэгсэн чи нөгөө нэг би нөгөө ходоодны шархтаа болоод нөгөө ходоодны юм шүү дээ. Нөгөө сэтгэл санаатай амар холбоотой. Сэтгэл санаа тийм. Тэгээд би ингээд амар сониндоо бас ингээд яг тэр өсвөр үед байхдаа ингээд орой болохоор ингээд баг би орой болохыг амар хүлээж агаад орой болохоор ингээд орондоо ороод уйлаад идэгсэн заяа амар сонио. Тэрэндээ ингээд нэг тийм жоохон дуртай гэх юм одоо жоохон сонь сонсогдчих. Addicted болж байгаа юм уу? Ингээд амар тийм орой болоод ингээд бодоод нөгөөтөө ингээд бодоод ингээд аав маагаа бодол би яах гэж тэгдэг байваа би өстө ингэсэн ингээл нөгөө нэг муухай аашилж ийсэн эдэргээл тийм. Улам өөрийгөө зовоол. Тэгэл би яг тэгтэн тэгж хэлсэн тийм муухай ааш гаргасан ингээл өөрийгөө дахин бодоод уйлж муулаад орой болгон тэгэл. Тэгсээр хагаад би нэг ходоодны шагтаа болоод имлэг твтээд. Тэгэл тэр чинь нэг 11 дугаар ангид орж байгаа юм. Тэгэл 11 дугаар анги ер нь тэр үед ингээл нөгөө нэг ар гэрч гэсэн ингээл нөгөө нэг ер нь ингээл ад жаргал инээтрийг амар багасч штэ тэгээ баяр баясгалаа ер нь амар багасч. Тэгэл ер нь ар гэрч гэсэн хэцүү хичээл намдаач нэг сайн биш. За тэгэл нөгөө найзууд инээтрийг нэг 10 жил болохоор л нэг би ч угаасаа нөгөө гэрээсээ хамгийн бага нь болохоор нэг найзуудтайгаа инээтрийг л жоохон инээ чанагаал ингээл нэг тэгэл явдаг гэсэн. Тэгэл 11 дугаар анги нэг үлгэн талгаа явсаар аа тэгэл нэг мэтгэд нөгөө төгсөх болоод би чи их сургуульд орох болчих жоом чи амар хурлаа. Тэгэл ер нь их сургуульд тийм мэрэгчлэр орно гэл нэг амар бодсон байсан. Тийм бол нэгэн тийм гэл. Тэгсэн чи яг нөгөө нэг тэрнээс хоош ингээл нөгөө нэг хичээл мчэлдээ эрс багс нөгөө муудаж явсараад тэгээд нөгөө нэг ээж хүсэн чи нэг сайн ингээд өндөр оноо авахгүй. Яг нөгөө хүсчихсэн ангитай ингээд орч чадахгүй болж таарсан байхгүй юу? Тэгсэн чинь манай ээж их хоёр ч угаас нөгөө жоохон хатууд хэл чи одоо өнж одоо ийм одоо чи ийм ангид одоо сурж ядан дараа жил дахиж бэлдээ дараа жил тэр ангид ор гэд намайг. Тэгэл тэгсэн чинь нөгөөдөг чинь амар ингээд айд юм бэлээ би ингээд одоо яана манай үеийнхэн ингээд явчин би одоо ингээд баг ингээд хоцорлоо би ингээд би ингээд одоо хамгийн муу боллоо би одоо ингээд хамгийн атг боллоо гэж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж төрөл амар айгаал уйлж муулаад. Тэгэл ер нь за гэл тэгэл намайг яг оруулсан байхгүй тэр жил те. Хүнжээгүй. Тэгэл ер нь тэгэж ингэж явсараа л тэгэл би өсвөр насндаа бас нэг найз бандтай болсон юм аа. Тэгэл найз өсвөр наснд чинь тэгэл нөгөө нэг надад бол хий санагддээ нэг бүх юм ингээл нөгөө нэг амар шин хамгийн анхны удаа ингээл ер нь ингээл янз бүрийн юм ингээл парти нэтрэгээл те ер нь ингээл найз бандтай болж үзэл ингээл тэгэл явж хат ер нь бүх юм ингээд амар чин сэтгэлээс өгдөг те ер нь бүх юмд ингээд амар гинэн хандчихдаг. Тийм. Тэгэл ямар нэгэн асуудал тулгархаар тэр ингээл баг дэлхийн хамгийн хэцүү асуудал юм шиг надад санагдав. Тэрнээс өөр юм байхгүй шүү. Тийм. Тэгэл би ингээл амар уйлж муулаа заяа. Ингээл баг би баг ингээл ухах гэж байгаа юм шиг заа ингээл дуус гэж би дуусчихад би бүр драмат тэгсэн төхөө. Тэгэл тийм байдаг маа. Найз бандтаасаа би салсан байхгүй юу?
тэгэл нэг өсвөр насны нэг тийм одоо нөгөө салалт байж штэ. салалт байдаг штэ тий. Оо тэрний чин дараа Яа, тэрийг ярина. дараа чинь нөгөөтг чинь нөгөө нэг амар байд одоо юу болдсон штэ нэг хэсэг та нар нэг тийм болж ирсэн үү? Одоо нэг би бол одоо ингээд амар ингээд тэр 10 жил одоо өсвөр насны үеийнхлээсээ болсон чинь ингээд амар одоо би ингээд одоо гимтчихэж байгаа байхгүй сэтгэл санааны хувьд гэх юм уу та. Шарахтай болж байгаа. Тийм. Тэгэл би ер нь нэг жоохон нэг хэсэг ингээд би амар за whatever гэж ингэж боддог байсан. Тэгэл ер нь ингээд амар мартинд яв найзуудтайгаа ингээд ууж муу. Нэг bad habit руу нэг орох гол. Тийм. Зүгээр ингээ хамаагүй юм шиг яг тийм үе надад нэг амар санагддаг байсан. Тэгэл яг тийм надад бол яг ингээл өсвөр наснд бол яг ингээд өсвөр насны тэр чи одоо төгсгөл гэх юм уу та. Тийм. Тэгэл ер нь манай найзууд ч гэсэн гэхдээ нэг амар нөгөө нэг бүр ингээл янз бүрийн ингээл буруу замаар нэг орохоор биш болохоор тэгэл нэг зүгээр нэг жоохон хаа нэг би рүү тэгэл нэг яг би нэг 2 дугаар курстэй бас нэг арх ууж үтсэн байдий. За тэгэл би 18 настай төсөөд явж. Тэгэл яг тэрнээс хойш нэг арх марх ууж үтсч юм тэгэл тэр чинь угсаа нөгөө амар шин болохоор тий амар сонирхолтой. Угаасаа л нэг хүмүүс тэгж яагаад хүмүүс тэгээд идэм бол гэж сонирч хаалт тэгэл угаасаа яг үзсэн гоо энэ юм байт юм штэ гэх. Тийм. Яг нэг тэгж яваал тэгээд буцаал нөгөө манай гэрийнхэн ч ер нь жоохон бас ингээл ээж их юм их жоохон хатуу болохоор тэгэл буцаал намайг ингээл нэг голролт нь оруулсан юм да. За чи одоо ингээд яах гэдэг хичээл ном олтой ингээ хийхгүй байна уу яаж ийж ингээл нэг буцаал диктатурт ороод тэгээд нэг хэсэг тэгж дайлих гэж ингэж үтсэн юм шиг надад санагдтiin. Яг нөө сэтгэл санааны хувьд болохоор би үнэхээр зүгээр л надад хамаа алга гэж яг санагддаг байсан. Яасан яах вэ? Тийм яг нэг яасан ч яад ер нь сургууль сурах хэрэг байна уу гэдэг юм уу те. Тэгэл нөгөө нэг би чи яг ингээ нөгөө нэг аавын яг охин байсан байхгүй аавдаа ингээл амар ойрхон ингээл амар ихлүүлдэг ер нь яг ингээл аавын ингээл нөлөөнд ор би чи ингээл эрхэлдэг юу ч ингээл гэр оронд хийдгүү бүр нэг эрхэлдэг тийм байсан. Тэгэл тийм нөгөө нөөлөг инээ тэрэ бүх юм ингээд байх болчдөг нэг өдөр. Тэгэл чи сэтгэл санааны хувьд амар цохилт болно те. Тэгэл ер нь тэгж явж байгаа л нэг жоохон ингээл найз банктай болно. Тэрнээсээ салаад ирэхэр чинь тэгэл бас амар эзэгтэй. Би бол одоо тэгтээ бод яаж ингэ явж байгаа янз бүр болчоогүй юм. Тийм тэр үедээ ингээ буцаад ингээд манай найзууд ч гэсэн ингээл намайг буцаад ингээд татаад авсан гэх юм уу та. Тэгэхээр яг тийм. Найзууд ер нь бас их нөлөөтэй шүү те. Тэр нийлж байгаа хүмүүс бол яасан ч ингээл хамт л явж идэг гэсэн. Тэгэл бид нар чинь ингээл хамттай намайг амар сонсон заяа. Тэгэл би чинь ингээл амар химээр уйлж мөөлн. Тэгэл ерөөсөө ингээл дандаа л хамт байдаг гэсэн. Одоо тэгэл бодоход яг тэр үеийг ингээд даваад ингээд гарсан болохоор яг одооний би байгаа гэх юм уу та. Тийм тэгэхээр тэр үеийг би тийм юм үзэж тулаагүй бол үдий бас ямар ч байх юм бэл. Тийм. Ингээд хүнд хэцүү үеуд тэгээд угаасаа биднийг сүултээ ингээд биднийг бий болгодог гэж үнэн те. Тийм. Тэгэхээр надад бол гэхдээ сүүлийн үед нэг ингэж бодогдсон юм болохоор 10 жилийн сургуульд нэг одоо Америкийн кино мэнээр гардаг штэ нэг хай скул дээр ингээл нэг тийм одоо монголоор бол нэг сургалтын менежер гэх юм уу та. Англиар чинь ямар counselor гэдэг ихтэй. Social worker шиг үү? Тийм. Social одоо нэг хариуцдаг тий. Тэгээд ингээд оюутнаа ингэж дуудаж ирээ. Чи ямар хувь байна ойрд? Танаа гэр бүл чи юу болж ийн? Чи ингээд яаж ийн? Чи юу тохиолдсон надад ингээд ярьж болно шүү. Ингээд чи надад итгэж болно шүү гэл ингээд ярилцдаг тий. Тийм social worker бэ. Тийм. Монголд нэг одоо яригадаад байгаа тий 10 жилийн сургууль сэтгэл зүйч ингээд гаргая ингээд яриад байгаа. Тэр бол тэгт амар хэрэгтэй хаа гэж бодож байгаа сүлээд. Тэгсэн тэгээд ар гэртэн ч юм уу амьдралт нь янз бүрийн юм тохиолж байгаа зөндөө л хүүхдээ байгаа шүү дээ 10 жилийн. Тэгэж хүн ярихгүй л болохоос ч мэдэхгүй шүү дээ. Тийм сүүл тэгээд бас өөр хүнд ярихгүй болоход бас аргаа болохгүй шүү дээ. Тийм зөв чиглүүлээд өгч юм уу тэгэл ялгааг нь хэлээд өгөх юм байдгийг ойлгуулах юм хэрэгтэй л дээ. Тийм та нар нэг санаж нөө 2 илүү 3 жилийн өмнө нэг Эрдэнэтэд илүү тархинд жилөө нэг 2 охин хөтөлцөөд ингээд өндрөөс үсэрсэн.
Нэмээ орлсон дархан дөө. Дархан билүү Эрдэнэ төлөө хаана лээ? Дархан дахаа. Тийм Монголд ингээд 2 ингээд 15-тай 16-тай гэлүү дээ. 2 найз юм шиг үлээ. Тэг ингээд хөтөлцөөд ингээд 9 давхраас үсэрсэн. Тэгээд би тэрний ингээд бичлэг нь бүр ингээд Facebook дээр тавигдсан заяа. Тэг би ингээд жоохон ихлүүлээл ингээд би бүр унж мунж байгаа юус хараг ихлүүлээ шууд байсуулаад. Тэгэл бүр амар надад тэр бүрээ бухан амар юм гээл. Гэхдээ яг энэ тийнейж үуч амар тийм эмзэг үе штэ тий. Амар эмзэг үе явахгүй юу? За тэгээд бүр анхны хайр мартаа урчсан. За тэгээд тэр хоёрт ингээд ямар хэцүү байсан болоо хоёулаа хамт тийм ингээд бас шийдвэр гаргах надад бүр тэгэхээр тэр бол амар хэцүү санагдсан. Тэгээд хүүхдүүд ингээд ээж аавтайгаа ярьдгүй юм шиг байгаамаа тийм манай монгол хүүхдүүд тийм юм уу эсвэл мэдэхгүй байна. Ээж аав нь ингээд багаас нь ингээд өөрсдөө ингээд ярилцдаг болохоор хэлдэггүй юм. Манайхан ч бас л татгшаа штэ. Нэг ярьдгүй. Тийм галаад одоо ингээд Англи манлаар ярьдаг лидер чинь нөгөө нэг ингээд love you хайртай шүү мэртэй шүү гэж өдрө болгоо ингээд хэлээр тэрвэрч мэврэл. Монгол тийм байдгүй үстэй баг. Яг уу байдаг айлууд бол байгаа. Гэтэ ерөөхдөө бараг л бид нар татгшаа. Хайртай шүү гэх өөрсдөө эцэгтэй тэгж үзээгүй байгаа юм чинь мэдэхгүй шүү дээ өмнөдөө. Харин тийм. Эцэгчүүдийн нь тэгж ярьж яагаагүй байгаа болохоор бид нар яах вэ? Уусаа л юм соц үеэсээ гараагүй л байгаа штэ. Бүх юмаа тийм басна ийм байх хэвээр Ахмад хүн ийм тань ийм ярьж та тийм болохгүй. Ингээд сургацсан болохоо яагаад тэрүүрээ тэгэл за нэг уусаа нэг юулаа хоолтой онтой өмсөх зүгтээ байлгах нь л үнэн. Тэгэл явж байгаа. Тийм л амьдралтай болохоор шинэ нүхэд хаад өсөж ингээд явж юу мэдрээдэн те юуг нь буруу яагаад юуг нь итгэцэн юм шиг байна да ч юм уу тэгэхгүй. Одоо тэрийг бас яг би нөө юун дээрээс үзэл тэгдэг хгүй. Би бас өөр англи хэсэг их болол зайхан хүүхдүүдээс ингээд бас нэг тийм юм гот яг л бас надад мэдэрж байгаа шиг тэр үед тухайн мэдрэх болов уу гэл Sheldon нэштэй Sheldon-ыг үзэхээр яг young Sheldon дээр нөгөө нэг яг нөгөө гэр бүлийн юу нэг харагддээ штэ. Харилцаа яа би үзэж байгаа. Тэгэхгүй тэгэл ээж нь ингээл тэр чинь 3 өөр төрлийн хүүхэд байгаа байхгүй юу? Тэгээд тэгэнгუთ тэрийг нэг өсвөр насны ах нь ингээл тэгэнгуут ээж нь тэгэл яа ингэхгүй байгаа маа ч юм уу тэгэнгуут аав нь яг тэгж хэлж байгаа үед нь чи хиний насн дээр байсан болоо бас их байсан уу гэл тэгэнгуут нэр итгэхгүй л байсан байгаа байхгүй юу? Өөртөө одоо ингээд оронд нь тавьж үзэх нэ штэ тий. Тэгэхээр айгуу сайн мэдрэл үндэ хажин яг баталгаатай зүйлүүд бол бас байна шүү дээ. Бүр нэг энэ ийм үед өөрөөсөө ч гэсэн бид нар ч гэсэн одоо ингээл том болоод бас нөгөө дайраад гарсан нөгөө нэг тойрж яваагүй дайраад гарсан баталгаатай юмнууд байхад тэднийг бол нэг accept гэдэг чинь баг одоо бид нар тэрэн дээр бас автаа гаргаж болохгүй байхгүй юу? Болчоод яагаад ингэж байдیں۔ Яагаад ингэж ангууд өөрөө ч гэсэн би ч гэсэн тэрний чатан өгнөр ингэдэг л шүү дээ. Яг л одоо өглөөс олно уур хүрээд идэг байсан шиг юм л байгаа гингууд. Тэр үед нь гэхдээ бүр нэг амар за уурлалт ингэж нэг тийх биш зүгээр нэг тийм ойлгох өглөөний цай. Тэр өглөөний цай айгүй чухал юм шиг байгаа юм аа. Сургуультай бас хоол авч явж магадгүй. Тийм жоохон соёлын юм бас тодорхой юм хоолоо идэгтэй хамт тиймэрхтэй хамт ярилцаж идэх. Тэгэнгүүт ороод яг тэгж сууж ярьж та өнөөдөр хичээл ямар маяг ч юм уу нэг тэгж асуудаг. Тийм. Юу болж чинь юу сурсан. Бас тэр нөгөө хоолгүй явах мавч чинь ч гэсэн ер нь бол сэтгэл зүйд ч гэсэн нөлөөлж байгаа шүү дээ. Өдөржингөө хоолгүй ингээл явж маавал ингээд хичэн Америкт гэх юм бол яг нөгөө хүүхдүүд нь ланча барайл ирдэг тэг бүүнөр сууж байгаа ийддэг те ингээл юм ярьдаг ингээл тэгэхээр бас арай нэг юм communication юм ингээд цаас нь хийж өгдөг гэх юм уу одоо тэгээд ялцгүй бидний халагаахгүй бид нар одоо яг нэг иймэрхүү юмдаа нэг юм realize болчихж байгаа шүү дээ. Тэгэнгუутаа яг бид нарын одоо хүүхдүүд яг тийм нэг амар тийм мэдэрсэн 2 3 үеийнхаа мэдэрсэн тийм юмнуудыг нийлүүлээд нэг тийм дэжгүй өсгөр юм шиг санагдаад байгаа хэрэг бид нар чадвал бидний үеийн одоо аав ээж нар бас амар тийм бас хичээгээ чадвал амар кул аав ээж нар болох гэдэг байхгүй юу? Тийм. Тэгээ нөгөө стресс бол бүх насныханд байдаг гэдэг ааш тий. 2 настай 3 настай хүүхд хүртэл стресстэй. Тэгэхээр өөрийн гэсэн стресс бас өөрийн гэсэн асуудлууд бас байгаад байгаа байхгүй тий тулгарч байгаа. Одоо биний насанд одоо юу аа. За ингээл сургуулаа төгснө ажилд орно. За ингээл янз бүрийн өөрийн гэсэн одоо байрсаа машин зэрэг авч идэм ингээл бодож байгаа шүү дээ бид нар чинь. Тэгэхэд нөгөө нэг 10 жилийн хүүхд чи яад ингээл хичээлд явж исэн чинь
одоо ингээл тэр намайг тим гэж хэлсэн ингээл бодоход чинь нөгөө нэг хоёр найз нь тим гэж инээж тэр ингээл аим хүн цохилт болол тий намайг тим гэд хэлчихлээ гэж ингээл тэр чинь бас ингээл стресс авч байгаа хгүй тэр хүүхдэд. Тий яг хэм хэмжээнд стресстэй байгаа хгүй. Тэгээ том болсон ч гэсэн одоо бидний эцэгчүүд хүм ажил дээр ч юм уу дээ юм ингээд бас явчихлаа хэрэг. Бид нар бас тэрийг бас очиолыг тийм үедээ бас тийм л туулахад байх. Тийм болохоор ер нь ярилцах л ер нь чухал ах. Илэрхийлээд гаргах зөвшөөрлөх нэгнээ санаа авах өөр өнцгөөс харж юм аа. Дотроо байгаа юм аа уутлах. Гэхдээ ер нь би айлын нөгөө баг байсан багхгүй юу? Тэгээд манай ээж яав хоёр ч болохоор ингээд дөрөв хүүхэдтэй болохоор за эхний 1 2 маяг дээр хэлөө за миний хүүхд яаж ийм сургуульч ямар байна гэж ингэдэг л байсан баг. Гэхдээ ер нь ингээд дөрөв хүүхд чинь бас ингээд бас өөр асуудлууд гарна шүү дээ тий зургалт мургалт одоо юу гэдэг хоолон тулцсан. Тэгээ би ингээд ботход ингээд за бүр амар ярил сүртэй бол ингээд нэг ярилцдаггүй байсан. Тийм тэгэл ер нь тэгэл найзуудтай л амар орхон байдаг гэсэн. Ингээд бүр гэр бүл болсон баг гэр бүл шиг юм хамаг юм ярьдаг юм. Би өнөөдөр тэгсэн ингэсэн баг ингээд намайг тэр тэгж хэлсэн. Нэг найзууд шиг тий. Би тэр чинь 7 дуурын хүртэл мэдэрчилээ. Гэтэ одоо нөгөө тэрнээс өмнөх найзууд чинь тэгтээ холбоотой байдаг уу? Гэхдээ тэр чинь одоо яг нэг юм хүүхэд насны л байхгүй. Тэрнээс хойш яг нэг юм яг төгсөх хүртлээр яасан ч юм уу байсан бол тэг нэг жил л баг өгөн хатны буцмаар санагдаж ингэж байгаа л тэгэл өөрсдөө ч гэсэн тэгэл дурдаараа нэг байнга байгаа чинь тэгэл бэлчиж байгаа юм чинь. Гэтэ та хоёр ингэж буцсан бол ер нь буцсан бол юм ээ. За одоо нэг цайнт гараад ингэж high school руу аач юм уу те. За нэг 15 та 16 та буцлаа гэхэд та хоёр юу их вэ? Буцмааргүй нөө. Үндэл буцмааргүй. За тэгвэл юу гэж би тэгвэл Монголда үлдмээр байна. Чи надтай таарахгүй штэ инка. Чи надтай таарахгүй байхгүй юу? За юу гэдэг штэ тэгвэл ингээ 6 дугаар анги руугаа буцсан юу гээ. Одоо яг нөгөө хуучин сургуулиа байсан. Буцахгүй. Ятарга. Биний юм дээр олон дэг давтаж ямаргүй би ер нь урагшаал явдаг. Инкат мэдчих би нэг тийм бас урт наслахыг хүсдэггүй. Тэгэхээр тий амар зөөхөн эдэн жил амар том юмсан. Гэтэ ийм юм ярьдаг хүмүүс байд юм аа. Байд. Яг 30 хүртэл амьдрал их сайхан байна. Одоо гэхдээ амар сонирн байсан амар юм муухайсан. Амар селфи санагдаж байна. За тийм болохоор давсан юм дахид гэж даммааргүй. За тэгвэл дараагийн оролцогч ашиг. Ингээд гэж. За фитнес руу орчихлоо. Тэр нөгөө би юу ярмаар байна? Одоо нөгөө анхны хараас гадна нөгөө юу вэ штэ. Одоо яг нөгөө дунд сургууль гээл яг одоо ингээд шархалж үзээл. Хөөе би сая чамд байдаг штэ. Гэт өгч байгаа юм байна. Тийм? Би юу? Би болчихсон шүү дээ. Буцаа тэгээд яах байсан бэ гэж ахчаа. Тийм. Яах вэ? Чи ингээд нэг өглөөс ирсэн чинь ингээд буцаад 10 настайдаа болоо чи ингээд би хөдөө ямаар байна. Эмээ өдөр очимаар. Янз. Эмээ өдөр очимаар. Хөдөө насааг санаж гинөө. Миний ер нь хүүхэд нас хөдөө байсан дөө мэдээ эмээ өдөрөө. Сайхан ч. За сая чи юу ярих гэжсэн бэлээ? Тэрэн рүү буцъя. Шархалсан зүрх. Надаа нэг юм үе байсан. Амар хэцүү. Үгүй шархалсан тэр хайр мартай холбоогүй. Зүгээр нөгөө яг яа одоо нэг гадаадд байгаа хүүхдүүд чинь бас өөр хэмээн тэгээл нөгөө ингээд яг гэр орондоо яг ингээд Монголдоо юм шиг ингээд яг байдаггүй шүү дээ. Тэ? Ингээд ямар нэг юмар ингээд боогт яг ингээд 100% өөрөөрөө байж чаддгүй. Тэгэл дуртай дургу сурааж байгаа юм шиг ингээл Монгол явмаарч юм шиг амар тийм эргэлзээтэй үе надад амар байсан. Тэгээд ингээд яг ингээд дотор байгаа ингээд юмаа ингээд өөрөө мэдхгүй хүн надад тайлбарлаж өгөхгүй одоо тийм үед байдаг гэж тийм асуухчгүй би тэрийгээ чи ярьдаггүй тийм ингээд унтчихагаад ингээд гівгэнд ингээд босонгуудаа л уйлчдаг байсан. Би тэрийг амар санаад идэв. Унтчихагаал ингээд босаал ингээд уйлал амар хэцүү байгаад байгаа байхгүй юу. Тэгээ юу хэцүү байгаад байгааг мэдэхгүй заяа. Нэг л ингээд дотор нэг юм ингээд хүнд дараал тий.
Өөрийг нэг гоё чөлөөлчмөр идэг. Тим юусоо байдаггүй. Тэгэл найзууд ингээл яг гоё ингээд нийлээд ингээд гоё ингээд Монгол руу явмаар байдаг. Тэгээд ингээд хэдэн жил сурчлаа ээжигээ ингээд гомдоочихгүй гэл тээ. Зөндөө олон бодол ингээд юм бодогддог байсан. Тэгээд тэр үе аягүй хэцүү байсан. Тэгэл тэгж аал дараатлаа нэг хайр маяг гэл бон мэдтэй үерхэж үзэл тэгэл нэг одоо өгсөн байдгийг ч. Тэгэхдээ тийм үе үнэхээр аягүй хэцүү юм билээ. Тэгээд тийм юу мэдэрч байгаа хүмүүс байвал тэгээд хүүхдүүдээ ярилцаараа ээж автаа ярилцаар ээж яв гэдэг юм аа гэхэд ингээд итгэдэг найз нөхөд ч юм уу их чахгууд ч юм уу тий ахнарч байд юм уу хэлж байгаараа дутлаа уудалж байгаа битгий ингээд өөрийгөө улам ингээд өөрөө чинь буруу ерөөсөө биш шүү тий тэгээд цаг хугацаа тэгээд харуулнаа тэгээд битгий их амар сэтгэлээр унаарэ тэр үед надад юу болох юм бэ тэгээд өөрөө яалтч тийм ганцаардл яг ганцаардл юм байна. Би ялгаад яг тийм ганцаардалтаа дуртай болцсон юм уу даа сүлдээ. Яг тэр нөө ингээд салцсан тийм сүлдээ дуртай болтой ганцаараа. Тэгэл хэмээр нэг сүртэй позитив байх бод биш нэг үрэг амар дэмжиж мэдээлтэй. Ингээд шүү тийм шинт нэгж байгаа гэж байгаа гэсэн юм байхгүй. Гэхдээ ингээд тийм дуртай. Ганцаараа байгаа. Тэгж яхад бараг тэгэл явж явах үедээ л инкаптай яасан штэ танилцсан штэ. Тийм тэ. Тэгэл юм нөгөө нэг яг нөгөө ярьж мэрдэг тэгэл хэлээл Монгол юм бэ сургуулаа юм бэ гэж байгаа штэ. Мэр ядаргатай гэл тэгэл ярьцдаг. Тэгэл үс яг тэр үед чинь за яг анхны хариуллаа доо. Анхны харьцаа ингэсэн шүү дээ. Гэтэ би угаасаа тийм юу гэдэг нэг удаа тийм хайшин би Монголд муудсан юм уу? Тохирох үг юусаа алдахгүй юм өнөдөр. Оночтой үг одоо явдалтай гэхээр нэг цэцэрлэгийн насны хүүхдийг явдалтай гэж хэлэх юм цаашаа. Тийм flirty. Үгүй анхны хайр чи одоо яг нэг хоёр талаасаа ингэж хайрлцахыг чи анхны хайр гэж би яаж шүү. Тэрнээс ч нэг one sided love гэдэг өөр ер нь анхны хайрыг тулгуурлаж ярих таахгүй. Анхнаасаа тийм flirty хүүхд байсан юм шиг юм бүү. Багта ямар сандал цэцэрлэгчтэй нэг амир хөөрхөн нэг багш хүүхд байдаг таахгүй. Тэгээд тэрийг зүгээр шинэ жилээр вирз натаа зураг авахулгын гутаа бүр авах гэсэн. Тэгснэ бүр амар сандаг. Бүр зөвхөн тэрний хажууд л ор заасан үздэг зэ. Ядаргатай тиймэрхүү тийм хүүхдээс ахгүй угаасаа. Тэгэл тэгсэн чи яг анхныхаар гэсэн чи яг тэгтээ тэр сургуульд ингэ шилжиж ирээд 11 10 дугаар ангид байхад манад бас нэг Америкаас нэг багш шилжиж ирээд манай сургуульд англи багшлаа. Тэгээ би багштай сайн болоод миний анхныхаа багш надад сайн болоод юу гэж би таамд иржлээсэн юм. Тий амаа. Тий. Чи тэр суслангийн хөлөө юу лээ? Сургуулийн хөлөө. Тий. Яадаг багш вэ? Тэгээд цаадсан болохоор яг бас амар нэг яг би тэрийг бас ингэж л боддоо яг нэг юм өөрөө амар нэр хүндэтэй сургуульд ирээл багшлаа гэж бодоод бас Америкт 18 жил лөө болсон багш. Тэгэл ирээд манад англи заасан чинь өөрөө амар тийм Америк сэтгэлгээтэй юм кул хүн байгаа штэ. Тэгсэн манай сургууль нэг амар тийм шорон шиг л байгаа байхгүй юу боо яг нэг тийм өөрөө нэг jail gates юм шиг санагдаад. Тэгээд тэгсэн чи тэрний дотор яалтчгүй л нэг эсрэг охин байгаа байхгүй. Тэгэл би угаасаа яг анхныхаа харцаар дуулсан цавь бүр орж ирээл яг нөгөө жигэн сургуулийн менежер ингээд энэ бол одоо англи хэлсэн багш танилцаад нэг 2 групп орж ирээд энэ рүү ингээд занаа гэж хэлсэн байхгүй. Ямар кул зарлаа вэ. Тэгээ нөгөө группийн англи хэлний амар настай мэт агшд байсан тэр тэгээд амар мэддэг байсан тэр. Тэгэл хамт мант ингээд сууж мууж ингээд та юу гэж ороод ирдэг байсан. Тэгээ энэний салтай шарх амар хүн толгой надад амар хүн гэдэг.
Юу н амар хүнээсэн байж хамт. Юу ч болоогүй хахад хүнтэй суудсан юм чаа. Тийм. Зүгээр дээ. Гэхдээ тэрийг өөрөө гэхдээ одоо амар их хамгийн хэцүү нь одоо хүртэл ингээд амар юу байдаг. Холбоотой байдаг. Тэгээд тийм учраас одоо болохоор тэр үедээ надаас би зүгээр л туслан явцсан нөгөө төсөл хичээл манайх төсөл хамгаалдаг гэсэн. Тэгээд найрамд туслан явдаг бас. Тэгэл тэр үед чинь 10 ч жол илүү ирсэн чинь л Эвлевтер чи 2 жил гарам бас юм аа. Тэгээд тэгсэн чинь ирсэн чи хүнтэй суудсан байдیں۔ Тэгэл зүгээр. Гэтэ чи багштайгаа үерхэн юм уу? Тийм үерхэд 2 жил 3 тийж болд юм уу? Копи маань тэгтэй дээ. Тийм 10 дугаар ангитай. Бүр амар гайхсан. Тийм амар гайхмаар юм. Нуудаг байсан мэт дээ. Нуулгүй тийм гэхдээ илнэлэнгүү тэгээд үгүй л сургууль руу хөтөлтөд орж байгаа. Nästan юм сонирхолтой юм бэ. Вау. Тийм тийм бүр амар сайн. Яа, эдгээр бүр одоо байн холбоотой ингээд хандуул зургийг дор комент хийдэг. Юу. Бүр тийм би. Тэгээд би хүүхд мөхтийг харж байсан. Тэр ч хүн дэс шүү. Тэр гэхдээ өөрөө тайлбарлахтаа тэгээд одоо хөт хийлээд нөө аав нь бас өнгөрөхөд хортой авдартай болсон гэд. Тэгээд айлын ганц хүүхэд байсан тэгээд гэхдээ тийм хэлэхгүй. Том натаас үчнэ ах байсан бич. Тэгэн гутаа аав нь ач хармаар ингэж тэгсэн чинь очиж хүүхдтэй болсон мэт энийг танихгүй хүнтэйгээ очиж утсан гэдэг та. Тэгэн гутаа 4 жилийн дараа салсан цаг намайг их сургууль төгсөж яхад ингээд салцсан тэгээд амар бас их юм болж тэр үед бас буцаад намайг амар шанд. Тийм. Драма. Драма. Тажикийн драма архиудаг болсон гэдэг архиутай бол тэнгуут нь би яг яг өөрлөг хамаагүй юм бүгдийг их амар гисэн. Уулагч амар ярьж шүү. Дип. Бүр энэ ямар ч тийм. Хөөд юм амар асаасан. Одоо ингээд 10 жилийнхний ингээд тулгардаг нэг юм байдаг. Тэр нь болохоор ингээд за би ямар сургуульд орох уу, ямар мэрэгчлэлтэй болох уу гэд ингээд өөрөө мэддэггүй шүү дээ. Тэрийг ер нь юу ч боддог вэ? Та нарт яасан бэ? Би уурланд нилээн л их авьяастай охин байсан юмсан. Тэгээд өөрөө хөгжүүлж чадаагүй, эсвэл ээж аав хөгжлээгүй, дэмжээгүй. Тэгэл нэг даалгавраа хийя онцгой гэдэг юм байсан. Тэгээ одоо ингэж бодоод хараа амар харамстай шүү дээ. Тийм ер нь би ч мал нилээн л авьяастай хөгжсөн. Шүлэг бичдэг, дуу бичдэг, бүжгэлдэг, жүжиглдэг юу ч хийсэн бөө. Тэгээ одоо тэгтээ би тэрийг манай эмээ ингээ хөрх юм захиан дээрээ битсэн байт юм аа. Ингээ миний охин хизээж дуу хөгжмөө шүлгээ битгий хаяарэ гэд. Тэгээ тэрийгэ ботхоор за эмээгийнхаа сүвээ би ингээ биелүүлнэ гэд одоо ч гэсэн би ингээ хэлчихлээ. Амар авч байгаа нэг тэр чинь хийх тийм. Яг дуртай юмаа гэд мэдээд байгаа байхгүй юу. Тэгээ яг багт нь би тэрийгэ хөгжүүлж байгаагүй дээ харамстай. Би ч юм бүр яг бас тэр яг сургуулиас илчгээс өмнө гэдэг юм бол яг нөгөө нэг урлагийн үзлэг болдөө штэ. Техний сүүлийн 7 хоногт нь биш хэлцэж байхгүй яг нөгөө 5 дахь өдөр нь бид хизээж лөө 8 сард нөгөө 9 сард хичээл ороход би 8 сард нэг зүгээр нэг багшлал явж байгаа тийш нэг олимпиадчиг юм гээл тэгсэн чинь тэр нөгөө сургуулийн эзэлтийн шалгалт хийсэн юм лээ. Тэгээд тэгсэн тийшээ тэнцээд орцсон тэгсэн чинь 5 өдөр ингэ байжсэн чинь нэгтэй ч нөгөө шинэ сургуульд орно гэлдэгдээ. Тэгэл яг тэр 7 оны 5 дахь жилөө санд нуурлын үзлэгтэй байсан тэгэл байхгүй тэр чигт. Тэгэл тэрнээс биш манай сургууль чинь тийм нуурлын үзлэг байхгүй. Шинэ жилийн баяр байхгүй. Нөгөө намрын спартакад байхгүй. Тэгэл тэгсэн чи би чинь бүр тэр үедээ 5
тамаа барангасаа хойш юу байсан. 2-3 жил дараалаад нөгөө бүжигийн хамтлагтай одод болох хүсэлэн гэдэг тэмцээн мэдвэс улсын аврал оруулах тэрэнд чинь бүр төрүүлж өгдөг жижиг лаадаг бүжиг мүжигдээс хүү тийм байхгүй. Зүгэртэл дээр чамдаг болсон юм да. Одоо тэгээд өөрийнхөө дуртай юмыг ер нь яаж олж мэдлэгтэй юм бол одоо би бол ингээд одоо бодоход бол яг ингээд 10 жилээ төгсгөөд ингээд нэг шийдвэрлэх төр чинь бас ингээд үн штэ. Тэрэн дээрээ би бас ингээд сайн өөрийгөө мэдгүй байсан. Тэгээ би ингээд ямар мэрэгчлээ болох хэрэгтэй юм бол гэл одоо ботоод би ингээд сайн ойлгоогүй юу хийхээ бас ингээд мэдгүй. Тэгэл за ямар ч хэлсэн тиймэрхүү шалгалтуудаар үгүй би тэднэртэй арай гайгүй юм чинь гэж тэгж барагцаа авдаг байсан байхгүй юу? Тэгээс одооны хүүхдүүд бол бүр ингээд багасаа би заавал тийм болно. Тийм мэрэгчлээ болохын тулд тэр хичээлдээ сайн байх хэрэгтэй юм байлээ гэж арай нэг жоохон логиктой бодож байгаа байхгүй юу? Тэгсэн чинь бидний зам үеийнхаа ингээд би болохоор ингээд нөгөө амар баримжаа байхгүй. За тэр хичээлдээ арай гайгүй сайн юм чинь тэрийг авгна. Арай дуртай юм чинь ингээд өгөөл. Тэгэл би ингээд зүгээр ороод ингээд урсгалаараа тэгэл надад ингээд харагдсан ингээд мэрэгчлээс би ингээд сонгоод тэр ангид ингээд орж байгаа байхгүй юу? Тэгэл өөрөө ч тэрийг ямар юм болох жооч мэдгүй. Тэгэл ерөөсө би өөрийнхөө амьдралыг ингээд шийдэж байгаагаа бас би ингээд өөрөөсөө ухаарахгүй байсан байхгүй юу? Одоо ер нь бол арай жоохон шүү дээ. 10 сая төгсөж эдтэй эдийн 17 молоотой байдаг уу? 18 байдаг. 17 8 байдаг шүү дээ тий. Тэгээ тэр чинь би бол тэгж яг их сургуульд ороод мэрэгжил сонголт бол яг ингээд амьдралынхаа чи ингээд замыг бас сонгож байгаа. Би яг хөө тэгээ нөгөө азар нөгөө ангидаа ороод тэгээ явж байхдаа 3 4 мөрдгөр курстэй ороод эхлээд ингээд өөрөө яг сонирхож эхлээд тэгээл ер нь дуртай болсон. Тэгэхгүй бол зарим хүмүүс бол ингээд нөгөө нэг би буруу юмаа сонгосон юм байна. Энэ миний явах зам биш байна гэд ингээд сургуулаа болоод ч юм өөр юм сонгоод яг юу ингээд өөрийгөө ойлгоогүй цаг хугацаа мөнгө төгрөг юу гэдэг ингээд айгүй сэтгэл санаа тэрийгээр хохирж ингээд цаг хугацаа алддаг юм шиг санагддаг. Тэр тал дээр оюука юу гэдэг юм? Тэгэл ер нь зарим хүү яг гэр бүлийн талаас бол яг хамаагүй бол үнэхээр нөгөө тийм нөгөө албан шаардлага юм бол ерөөсөй байдаггүй. Хизээч бараг тэг ин гэдэггүй өрөөл мэдж байгааг нэгт мэдгүй амар хитгэл хүлээлгцэн байдаг болохоор нэгтлэр амар хэцүү санагддаг гэдгийг наалт хамаас тэгэхээр тэгээс яг өөрийн нөгөө бие хүн гэдэг юм аа нөгөө амар эрт мэдсэн байдаг болохоор тэгээд нөгөө үнэхээр одоо нөгөө нэг юм юу юм зөв whatever болцсон гэх юм уу тэгэхээр тийм нэг юм надад болохоор мэдгүй одоо хүмүүс юу гэж боддгийг ихтэй миний яг одоо ингээд боддог статус сквалдоо тэгэл хүмүүс тийхэн гэх юмнууд амар тийм өөр заримдаа ч бүр яг ингээд цааза бэлээ realistic байя гэж бодсон тийм өөр рационал хүн маань мөр юм ядаг энэ бол зүгээр чиний одоо ингээд би болохоор хүний юм одоо жишээлбэл ингээд ханд хүрэхэд тэрний ингээ будаг сквал ингээ хим хүтэн дулаан сквал бол тэр хооч юм уу шаврыг ингэж тэр тухайн моментынхаа тэр юм филингийг амар яаж амьдэрдэг байхгүй юу. Тэгээ түүнээс яг юм нийтлэг би эцэг их болон би хүүхэд болно сквал би аав ээжийнхээ хариулна сквал би тийм мундаг хүн болно сквал би тийм амьдлаг хүн болно тийм амбиц тэр юусах байхгүй. Тийм байдаг болохоор тийм үү ялгүй амьдэрдэг гэх юм уу. Тэгээд ерөөсө боддоггүй байхгүй яг нэг хүмүүст хэлэхээр яагаад гэвэл хүн болгоны нэг юмыг ингээд юм өөрчлөх гэж байгаа юм шиг яагаад гэвэл энийг хүн зөвөр хүлээж авахгүй бол үнэхээр юм хийж мэдчихгүй те одоо юу гэдэг юм зориггүй ч юм уу болох тийм татруу амар хандлагатай байдаг болохоор ерхэд амар чимэг байдаг болсон хүн бол яг амарлаг юм сэтгэл зүйчтэй хүмүүстэй ингэж яг ингэдэг тэгдэг гингуутай нөгөө өөрийнх нь олоод авсан зүйл нь ингээд амар философик тэгэн готаа ингээд юмны наад цаанд учир мочрыг үгүй штэ тийм угаасаа ингэж юм өглийн төлөө ингэж амьдарч байгаа гэх юм ч ажиллахгүй энэ тэгин нэгсэн юм байдаг болохоор ээжтэй ч гэсэн бас дандаа загнуулдаг ээжд нэг удаа тэгэж бас хэлээд дандаа загнуулсан би танаас өмнө хөвчүүл яахгүй махаа наа тиймэрдэг болохоор яг тийм амар тийм зөвлөгөөний юм бол амар муу яг хичээл ийм сонголт монголт юм бол яг тэр нь зөвлөлтөө хүн яг өөрийгөө амарсан мэдэх та
бүр ингэж амар ийм сэтгэл зүйн хувьд ингэж гүн ингэж ордоггүй маа гэхэд ингээд өөрийгөө язгасааныг 5 минутээ өөртөө худлаа ярих сурах хэрэгтэй. Тэгэхгүй бол бас нөгөө нэг ингэж хүүхдүүд их шийддэг. Нөгөө тэгвэл би гоё харагдана. Тэгвэл хүмүүс намайг тэгнэ гэл бусдад гоё харагдахын тулд ч юм уу тий. Бусдад таалагдах гэж барыг үнэндээ ингээл харахад яг л тэгж харагдаж байгаа юм чинь 70-аас их хуу шүү. Ер нь бол тэх юм бол ингэн аскол үлдсэн их юм бол тэх юм бол барыг сайхан амьдрын тий. Сайхан амьдрын гэдгээ тэгтээ өөртөө хэмжиж байгаа нь нэг амар лаг машинтай амар байртай ч юм уу гоё хоц өмсөн брэнд өмсөн гоё байх. Тэнгуудаа одоо нөгөө эцэгхийн хачиг харуулна гэхээр амар лаг нөгөө ингээл ингэсэн юм боддог. А түүнээс яг хүн байхаа яг мөн чанар те өдөр болгоныхаа өөрийнхөө энэ идчихэж байгаа яарад идчихэж байгаа бэлэн гомн бишкеттэй ч гэсэн яг ямар санагдаж байгаа эсвэл нөгөө өөрийнхөө биеийг бодоод хайрлангуудаа би энэ юу хийж байгаа те одоо ингээд биеэ сэтгэлээ тайван байлгаж гин үү тийм хайрлаж гин үү ингээд ингэж нэг тийм юмнууд айгуус мэдэрмээр юм шиг санагддаг. Тэгэхээр яг зөв юм аа хийж байгаа бол тэрэндээ бас амар бат итгэлтэй яачгүй ийч гэсэн эргэлзээ байхгүйгээр бүх юм айгуус сайн шийдсэн. Юмыг зөв хийх биш зөв юм аа хий. Зөв хийх юусаа ингээд тэрнлүү ингээд бүр юм алтмын шаардлага гэх юм уу ингээд тэгдэг гэж юм бүр тийх хэвээр ангийнсээ ч юм уу. Гэхдээ яг нэг амьдралын тийм нөгөө юугаар бол биш бүр амар одоо юу гэдэг нэг амар бүр цаанаас нь ямар тийм зааж өгсөн юмар бүгдээр яваагүй шүү дээ. Нөгөө амьдрал заавартайгаа ирдэггүй гэдэг шүү. Тийм болохоор л яг нэг зэгэр өөрөө мэдрээл тэгэл бас нөгөө амар харьцуулдаг шүү дээ өөрсдийгөө. Тийм хүн амьтантай харьцуулдаг. Тэр тэгсэн байхад би юм блэ. Тойж гэсэн одоо харьцуулдаггүй би өөрийгөө. Харьцуулна шүү дээ. Харьцуулах юм байна. Харьцуулт нь шүү дээ. Тэгээд хаатай харьцуулаад байдیں۔ Нөгөө арай жоохон том болол ингээл нөгөө нас биеийн түрээд ирэхээр харьцуулах бол буруу шүү гэдгийг өөртөө сануулдаг. Тийм сануулж л байгаа болохоос мэдээд аа. Сануулдаг болж байгаа болохоос тийш харьцуулаад тэгэл яах вэ? Би бол тэгтээ яг нэг 2 жилийн өмнөөс ерөөсөө байсан. Яг нэг 20 хүрээд за нэг 21 хүрээл нэг тийм өөр юм руу орсон. Юм руу золцсон гэх шиг өөрийгөө тэгсэн болохоор ерөөсөө тэгж ерөөсөө уур бас байхгүй болсон. Тийм нэг эмоц ингэж хөдлөн нэг whisper мөнхийн байнгын нэг амар нормалны юм байж хат нэг гинт орж ирэх юм бол эмоц хөдлөн гэхдээ уурлахгүй. Тэгээд зарим нэг юм гарч ирэхэд бол заахад нэг тийм гэд мэдчихдэг л болсон гэх юм уу дөө. Тэгэл угаасаа буруу штэ яаж ч утсан хүнтэй л харьцуулна гэдэг чинь тэр чинь шал өөр юм. Тэгэл нөө ингэж боддогтэй ш одоо яг түрүүний яасан шиг хоёр биентэй за ингээл харьцуулахаар хүүхдүүд чинь ингэж бодож тийм нэг хэсэг нь болохоор нөгөө нэг тхимсэн гэж аяга хүсдэг. Тхимсэн тэр шиг тийм байх юмсан гэж нэг харьцуулдаг хүмүүс. Би яагаад ингэж тийм ээ гэж өөрийгөө голдог. Нэг төрлийн харьцуулдаг хүүхдүүд байгаа байхгүй. Хүүхдүүд жаа хүмүүс. Тэгээд тэгс чинь нөгөө талаараа болохоор тийм байсан бол тэгчгэл байсан гэж харьцуулдаг нэг хүмүүс байгаа даахгүй. Тэгэхээр энэ нөгөө нэг амар тийм хэрэг тэгсэн бол тэгхүүлсэн гэдэг юм. Эсвэл яг тухайн үед яг ижилхэн боломж олгосон байсан бол ч юм уу ижилхэн одоо санхүүгийн хөгжмөнаа ч мөнгөтэй болохоор л гэж байгаа штэ ч юм уу те. Тийм ярихад үнэхээр яг хоёулаа мөнгөтэй байх юм болоос яг тийм байх уу те. Тэгмээд өөрсдөндөө нэг тийм хийсврээр одоо чадвар одоо үсгээд өөрийнхөө ингээд дутуу мэдрэмжээ дүүргээд байгаа байхгүй юу. Тэгэхээр нөгөө хизээч өөрийнхөө хүсэж ярьж ирсэн юм аа хийж хийхгүй. Надад л мөнгө байсан бол би тэрнтэй адилхан л авах байсан шүү дээ. Тэгэхээр нөгөө нэг би уусаа чадсан юм чинь тэгэхэд надад тийм байгаа гөх юм хуурамч нэг юм сэтгэл ханамж үүсэх. Тэгэхээр яг өөрсдийнхөө яг нөгөө нэг хиймээр байгаа юмнуудаа ч юм уу ингээд ерөөсөө ячдаг. Ингээд бүгэлчдэг гэх юм уу. Тэгэл дандаа ингээд нөгөө шалтгаан яддаг болоод тэгэхээр яг нөгөө тэр нөгөө өөрийнхөө яг үнэн тэр хүсэж байгаа зорж байгаа мөрөдөж байгаа тэр юмдаа хүрдгүй юм шиг санагдаа. Тэгэхээр өөртөө амар үнэнч байгаа л би нэр энийг чадах билүү. Энэ надаа үнэхээр би ирээдүйд үнэхээр би эндээ өдөр болгон баярлаж кайфарч байх нь гэдгээ яг өөртөө амар үнэнч байгаад өөрөөсөө асуугаад ингээд шийдчих юм бол яг тэр зүйлээрээ явна. Үнэхээр мянга чадахгүй байхад би нэг тэгээ аав ээжийнхаа найзууд ч юм уу эсвэл хамаатнуудаа өөр хэнийг нь гайхаад тавьгаад тэр нэг дургүй юмараа ч юм уу явах тийм нэг бол амар буруу. Тэгжил бодож өөрийгөө голно гэдэг чинь тэгээд бас муухай тэнийг л үйлдэл юм байлээ л дээ. Тэгтээ яг тэр үедээ тэгээд
яалтч юу хөөх юм тэгээд ямар ч юм дээ. Амьдрал мэдхгүй тий. Тэгээд өөрийгөө сайн олоогүй байгаасаа. Өмнө нь бол тийм ааш одоо бол хідүүлээд ч гэсэн өмнө яг одоо өөр насн дээр яг бага насн дээр хэмээл ийм ярихгүй шүү дээ. Тэгэхээр яг одоо үедээ яг ирсэн багт өмнөх үедээ ийм байж тий тэр үедээ тийм байх. Тэгэхээр бас л яг наснандаа л явдаг. Гэтэ бид нар бас юуны төлөө ийм яриа хийгээд өөрсдийнхөө юм хуваалцаж байгаа вэ гэхээр бас тий нэг юм сонсоод ийм бид юм биш тий гэдэг өөрсдөө эхнээс нь тийм сайн ч юм уу тий өгөөл бас өөрсөндөө ажиллаад арай л бид нараас нэг шатны хойно ч юм уу ухаарч байгаа бол тийм ухаарад ойлгоод л хэдийн мэдээд ч юм уу тэгээ явчих юм амар чухал оолоход бид гур ярьж байгаа шүү. Өөрийгөө гоё олно гэдэг чинь бас ер нь урт хугацаа процесс эзтэй өөрийгөө олно гэдэг бол би ч гэсэн одоо яг олж байгаа л яг бүр бүтэн 100% авсан гэж би одоохондоо бол бодохгүй байна өөрийгөө бол. Та өөрийгөө хайж явна гэд наар юм дөө мэдгүй. Тийм. Мэдгүй би одоохондоо бол бүр өөрийгөө олцсон гэж хэлэхгүй байхаа зүгээр л тийм хэлэхгүй нэг амар ихтгэлтэй бол хэлэхгүй л дээ. Тийм. Гэтэ бол яг мэдж байгаа. Тийм. Ер нь ингээд жил өнгөрөх тусам би ингээд өөрийгөө илүү таньж мэдээд өөртөө ингээд юу илүү дуртай юм байна. Одоо тийм. Эндээс яг хөө бид нар ингээд мэддэг л та би тийм юм да илүү сайн. Тэрэндээ арай муу гэдэг болохоос биш нөгөө шинэ юм тушгаараа бид нар яад юм байна ямар реакшн гаргадаг юм байна бас мэдтггүй юм байлээ. Жишээлбэл би ер нь ингээд амар нөгөө эмоцтой ингээд амар ер нь яриасаг тэгэл аль болох ер нь өөдрөг ингээд байх дуртай байхгүй юу? Чөлөөтэй нээлттэй. Тэгээд би нөгөө йог хийгээд ингээд эхэлсэн чинь надад амар гоё таалагдсан. Тэгэд улам ингээд нөгөө дотгошоогоо өөрийгөө ингээд дотгошоо таньж мэдэх чинь айгүй гоё юм байна гэж санагдаж байгаа зүйл. Тэгээд жишээлбэл би ингээд нөгөө бусдыг ингээд өөр байхын ингээд хүлээн зөвшөөрч ингээд багаар ингээд сурж эхэлж байгаа юм да. Тийм тэгээд одоо ингээд би ингээд жишээлбэл roommate-тэй ингээд амьдардаг байхгүй юу. Тэгэл би ч нөгөө ер нь гэртээ ингээд янз бүрийн юм ингээд муухай ахаар амар стресс гэдэг. Тэгэл цэвэрлэгийн дээр чинь би ингээл уурсан чи энийг гэсэн гоо тэрийг ангисангүй угаасан гарцсангүй гэл. Тэгэл сүүлийн үед ингээ өөрөө анзаархаар энийг угаасан арчсангүй гэж хэрэлдэж одоо ингээ найзтайгаа би ингээд харилцаагаа муудах жахын оронд энэ бол бид хоёрын харилцааг муудах тийм хүчтэй зүйл одоо биш байгаа байхгүй юу гэдэг ч юм уу те. Нэг ингээ багаар ингээл амар жижигэн алхмаар юу амар мэдэрдэм байлээ. Энэ шалыг юу угаагүй байсан ч гэсэн энэ хамаад энэ шал бол ойлгохгүй энэ гомдохгүй тий. Тэгэхэд би энэ шалыг угаагүй байна гэж найздаа уурлах юм бол миний найз гомдно шүү дээ. Тэ би тэр уурандаа би ингээд найзыгаа ингээ муухай хэлэх ч юм уу тий. Чи ингэсэнгүү гэж гомдохын оронд энэ шал муухайсэн ч бид хоёр биндээ ингээд бид хоёрын харилцааг ингэж муутгах ер нь тийм дими юм байж гэдэг юм уу. Тэгэл ер нь ингээд тайван болоод аль болох тэгэл ер нь тиймэрхүү ингээд зүйл ингээд мэдрээд байгаа болохоор ингээд би чи ер нь нэг ийм юм дуртай юм байна ч гэдэг юм уу. Тэгээд ингээд мэдрээд эхэлж байгаа ер нь. Ер нь нөгөө хүлээлтгүй ер нь хүн байж юм бол бүх юм амар юм шиг байна. Хүлээлтийг би хүлээгээд expectation талахаа ер нь. Ер нь тэгж боддоо шүү дээ. Ер нь амар л юм байна. Хүнээс юм хүлээхгүй, бусдаас юм харахгүй тийм мөрөөрөө мөмөнж. Ямар шууд ухаантны хэлсэн үг юм бэ мөрөөрөө мөмөнж бол гэж. Би мөмөж яах юм бэ тэгээд. Юртэйчүүд яах юм бэ? Яг хүлээлт бол миний тэгтээ хамгийн сул тал. Би ер нь хүмүүсийн айгу амар өндөр биш л дээ. Тэгтээ би энэ ингээд дараа нь ингээд бодохоор би ингээд ууралсан, гомдсон, ямар нэг асуудал үүссэний дараа ингээд бодоод ангууд тэр намайг тэгж болох л байсан. Би өөрөө тэр намайг тэгж яхаа оронд ингэж хэлэх хэрэгтэй байсан. Тэр намайг ингэж хэрэгтэй байсан гэж би ингэж бодсон байдаг аахгүй. Тэнгуут би ямар тийм. Тэгээд би яг ингэж өөр шигээ адилхан ингээд хүлээлт үүсгээд идэг гэх юм да. Тэр хүнийг одоо ингээд би одоо жишээлбэл би ингээд нэг ингээд найзтайгаа одоо муудлаа гэж бодоход тэр одоо намайг тэгж хэлж байхын оронд нэг тэгсгээд хэлсэн бол би ингэж уурлахгүй л байсан шүү дээ ч гэдэг юм уу те. Одоо нэг ингээд өөр шиг адилхан юм ингээд хүлээгээд идэг юм да. Яг би ч гэсэн тийм амар байнга тийм өөрийнхөө бодож байгаа шиг тийм бод. Тэгээ өөрийнхөө бодол юугаараа хүмүүсийг бас тэгдэг байх гэж боддог. Дээрээс бол ингээд өөрөө амар стресстүүлдэг. Ер нь. Тийм тэгэл одоо
Тийм тэр бол бас гол шалтгаан. хүлээлт тал өстой миний амьдралын хамгийн ер нь стрессүүдийн ер нь дээгүүр болох байхаа. Би ч гэсэн одоо ер нь амьдралыг бол ер нь тий байгаар нь л харж хүлээж авч хайрлах гэж бодож байгаа. Тэгжиж стрессгүй. Тийм тэгэл гоё өөртөө анхаарал, өөрийгөө хайрлал, өөрийгөө хайрлж ил бусдыг хайрлна гэдэг юм шүү, тий. Ингээд заримдаа би ингээл юмнуудаар хараад хэцүү байв. Миний нөгөө нэг юусе хэцүү гэж бодоогүй юмнууд манай ингээд амар хүн тусд юм шүү. Би болохоор зүгээр ингээд ярьсан. Ингээл Яриад чи наадах ярихгүй. Тим найз мэдэрсэн. Тэгэл одоо тэгээс сурчхаар бас нэг л амарч гэсэн нөгөө хүмүүстэй бас жоохон хэцүү байж магадгүй гэж би зүйлийг бодсон. Тийм бол бүр нэг амар хэлж өгөхгүй юм байж. Хэцүүгээд ингээд тайлбарлахгүй ингээд ингэчгээр чинь ингээд надад бас хэцүү байгаа шүү дээ. Би бас хөөх юм туслах гал аминда яагаад ингэсэн бод бас учир шалтгааныг хамтдаа олчихгүй бол тий. Solution юуг нь авах. Би алгаа нөгөө нэг тэнгүүд ярьж өөрөө эндээ нөгөө хүлээж аваад сурсан. Өө за гэж боддог болсон. Тэгсэн хэрнээ одоо ингээл зүгээр гэхдээ энийг нөгөө найзтай ярмаар санагддаг бас нэг ингээл яхан бол чи найзууд юм чи ингээл инкас намаараа. Тэгэл би буцаад ингээл ярьж байгаа нь минийх тийм юу гэдэг ингээл ойлж өндөл ингэсэн тэгсэн тэр тэгсэн тийм ингэсэн гэхгүй тэгсэн гэл болоо манай гүчи яасан вэ сүлдээ цаад би ярахад бэлэн байгаа шүү л гэдэг болсон. Тэгсэн юм найз яг тэг бодож байгаа. Бэлэн бол найзтай хэлээрэй гэлээ. Тэгэл ярмаар явлаарай гэл. Би болохоор ярьчаад байгаа хгүй уг нь. Яриад дуусна. Тэг би ярьчаад байгаа хгүй. Тэг надад бол тийг санагддаг. Одоо нөгөө нэг чиний ярьж байгаа эсрэг чамайг сонсож байгаа эсрэг талд бол бас ингээд гоё мэдрэмж төрж байгаа. Яг л надад итгээд ярьж ийн гэсэн мэдрэмж төрдөг ах. Тэгээд би ингээд тусалчих юмсан. Ингээд тий надад болохоор жоохон өөрийгөө хаагаад байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа байхгүй юу? Ингээд өмнө ингээд ярьдаг байсан. Одоо ингээд ярихгүй болохоор надад ч гэсэн амар жоохон тийм эхэндээ юу байсан л та. Тэгээд сүүлдээ яах вэ? Тэгээд өөрөө ингээд бэлэн биш байгаа юм билгүү дээ. Ярих байлгүүдээ хөөхийгөө хүлээгээд байгаа шүү. Найз нь ярьсан яг найз нь бүх юм ингээд нөө чөлөөлөө суурсан. Тийм ээ. Ингээ ууралгүй, стрессгүй ингээд босоод хүмүүсний юм ингээл бодоол яг хэмжээнд нь ингээ бариад байгаа болохоор зүгээр сонирхуулж яриад нэрээ ингэсэн штэ гэх юм бол маань зуа яалаа юу болчихоо яасан бэ юу байсан тийм тэгсэн ярьцээ баггүй сонирхолтой яриад те бас чихгүй болохоор ямар нэг юу хизээд ихчихэж байгаа юм бэ юу гү чи надад хэлээгүй юу тийг үзтээ тэгсэн ээ тэгээд дуусна тэг ингээд холоос ингэж ярьж байгаа жоохон тэгжээдэг баг гэд бас яг юу мэдээд хамт ингэж ядахтай хажууд нь байсан бол бас ойлгож болно шүү дээ. Тэгээд харахгүй би ер нь одоо яг нэг амар тийм харамсал ер нь амар тийм сөрөг юмнуудыг бүгдийг амар юм accepted гэхдээ denial-тай accepted болсон болохоор яг нэг хажууд байх юм бол бас өөртөө зүгээр бодож байгаа юм тийм бол одоо нэгэнд орчихсан байсан бол бас нэг өөр болох. Ер нь амар хамгийн зин жоох юм болсон юмнууд нэг л басаад яг явах үед тэгээ очсон байгаа бол одоо тэгэл стечкэн балагийн авч баруун салгаагүй явж байгаа. Haan тийм ээ. Битэр чинь 19 онд уулзна гэж ярьж илээ. Юу ч ирчихлээ. Яг уулзна гэдэг амар өрөөдөө. Тай өглөө одоо ингээл уг тэгс чи юу 20 он гарсан. Одоо 21 орлоо. Битэр уг найлаад дэлвшээ уулзаа. Тийм, бодлоороо хөөх юм уулзаад юм бүтээгээд тийм би болгосон байдаг. Тийм. Гэтэ бас сонин шүү дээ. Ингээд холоос ингээд яг холоос байгаа мөртлөө ингээд би сэтгэлээрээ ойрхон байна гэдэг. Тийм, боддороо 3 удаа уулзсан шүү дээ. Битэрийн хамгийн дээд байсан хугацаа мөснө нэг өсрэл 10 цаг хүрэх үү? Хит. Тийм. Энэ сонин шүү. Бекитэй ч гэсэн битээ чинь нэг л багасаа л бинээ мэддэг яг дунд нь тасарсан ч гэсэн тий яг ингээд эргүүлээд accept хийх яг тэр гоё сэтгэл нь бол байгаа байхгүй тий эргүүлээд тийм яг байгаагаар нь хүлээж авч байгаа яг л өмнө хайрладаг шигээ хайрладаг тийм болохоор бас аюу гоё байгаа байхгүй хол ааж гэсэн тэгэл тий би бол тэгэл угаасаа нөгөө найзуудтайгаа ингээд чөлөөтэй байдаг.
Надад бол би ингээд ер нь бол олон найзтай бүр амар олон зүйлтэй ер нь ингээд дотны найзууд ингээд байдаг надад. Тэгээд би бас хүнтэй хурдан найз болчдөг юм шиг надад санагдав. Хүмүүс ч гэсэн намайг ингээд чи ингээд хүмүүстэй ингээд хурдан найз болоод ингээд аяа болчдөг гэдэг байхгүй юу? Тэгэл гэтээ яг бүгд найз уу? Яг нөгөө нэг ингээд амар столжинхэн жаргал зовлонгоо хуваалцах хэмжээний найз уу? Эсвэл зүгээр л хүн болгонтой сайхан харилцаатай байдаг. Тийм танилын хүрээ ихсдэг явдлаа. Би яг бүр амар найзуудаа бүр ингээд ирэмблмээргүй санагдаад тийм аа. Үгүй ирэмблэх бишээ зүгээр одоо яг мэдгүй би болохоор найз гэдэг юу гэхэд нэг тийм яг соолоор нь хүлээж авдаг юм уу? Тэгээд тэгин гут тийм үү байгаа тэр connection гэдэг зүйл ингээ байлгаад байдаг. Тэгээд одоос надаас нэг тийм их найз ахгүй зүгээр танил болоогоо яг хүн болгонтэй ингээ гой сайхан харьцдаг болохоор тэр нь бол ингээ танд яг ингээ ярьж байхдаа найз гэж ярьдаг. Бүнэлээ. Гэтэ ингээр бол найз бол биш. Тэгээд би болохоор тэр бас найз гэдгийн бас нөгөө definition одоо гэж ядаггүй юм уу? Мэддэггүй юм уу? Зүгээр одоо юу юм битээ юм соол болсон. Одоо юм катай ингээ уулзаагүй байгаа ч гэсэн алити 9 жил найзалсан байгаа. Тэгэхэд энд би зүгээр нэг хүнтэй 9 жил хамт ингээ communication үүсгэсэн байгаа. Тэр хэмжээнд хүрээгүй гэх юм одоо. Тэр юмд юмыг аваагүй гэх юм. Тэр тийм хүн байхгүй. Одоо ингээл яг ингээ ярьсан ч гэсэн би одоо ингээл энэ уцыг тасаад л өөр ярих хүн байхгүй байна. Тийм тэгээд ингээ байж хахад ингээл байж байгаа бол ингээд манай нэг миний ярьсныг жоохон дэлгэрэнгүй л өгдөө захаг хүсдэг. Бас ичгүй болоход ярьдаг хүндээ ярьж байгаа. Яг бүр багасаа ингээд найз гэх юм бол яг ингээд дотны 3 найзтай. Тэгэхээр ингээд би нэг өмнө хэлчихсэн шүү дээ ингээд заавал найз гэхээр би ингээд хамаг юмаа ярих албагүй гэж боддог байхгүй. Тийм нот муу ч юм уу те бүгдийг мэдсэн байх хэрэггүй. Тэгэхээр яг уу ингээд бүр нөгөө нэг одоо тийнейж үеийн одоо ингээд миний саяны ярьсан ингээд хэцүү үе үед хамт байсан найзууд гэх юм бол яг тэр дотны найзууд бол байгаа л та. Тэгээд тийм ер нь тэгэл хүмүүс ингээд оюутныхаа найзуудтай ч гэсэн ер нь ойрхон байдаг. Тэгэл дандаа уулзалтаал тэгэл бүр ингээд би бас хүнд ингээд заримдаа их би ингээд гэж яриад бас ингээд дургуулсан гэх юм уу? Тэгээ би одоо ингээд ямар зовлонгоо наах гэдэг юм шиг санагдаад тэгэл бутал энэтэй бол ингээд би тойрсон сая сүүлд 15 болов 16 онд нэг уулзсан тий 15 онд уулзаад тэр үед бас дөнгөж их сургуулаа төгссөн байлуу да. Тийм тэгэл төгсөөг байсан. Үгүй төгсөөгүй шүү дээ. Гэтэ нөгөө баг насны нэг тийм сэтгэл хөдлөл нөгөө excited амар хийвэрээ. Тэгээд тийм манай тэгэл буцаад уулзалтаа ч гэсэн ингээл амар excited бүр ингээл oh my god гэж уулздаг. Тийм байсан болохоор ингээд тэр багын нөгөө нэг мэдрэмж чи ингээд нэг алга болдгоо юм шиг байлээ. Буцаад ингээд миний хайцсан болчих шүү. Багада сайн найзууд байсан ч гэсэн одоо ч гэсэн ингээд холбоогүй хүмүүс ч гэсэн миний хвэр надад баглах аль сургуультын чалга, их сургуультын чалга, баг сургуультын чалга, баг шилжээгүй сургуультын чалга. Тийм угаасаа их олон найзтай байгаад яа гэм бэ? Надад ч гэсэн нэрээ 10 тийм бол нэр багт шүү нэрээ. Тийм угаасаа цөөхөн байт юм уу нөгөө нэг одоо яг хамгийн хэцүү үе үед ингээд сонссон ч юм уу те. Тэгээ за тэр сонссон юм аа одоо яриаггүй ч юм уу те итгэлий чинь ингээд юу алсан за тэгээ чамааг ингээд унах үед чинь ингээд босгоод авдаг за тэгэл чамааг ингээд алдах үед чинь ингээд зарим үед ингээд найзууд ингээд надад бол ингээд нэгнийгаа ингээд нэг одоо загнах гэх юм уу да жоохон хүчтэй үг хийх нь бас амар хэрэгтэй юм шиг санагддаг. Тийм. Хэрэгтэй. Нял гэдэлгүй тийм хэлдэг үед нь хатуу хэлэх нь зөв штэ угаасаа найзаагаа бодж хэлж байгаа. Тийм л хүмүүс бас яг ингээд хүсдэггүй юм бахта. Юу тэд одоо ингээд найзууд гэж ярьж байгаа юм чинь яадаг ингээд эмгтэй хүмүүсээр одоо ярил л да. Одоо жишээлбэл Юка ингээд намайг ингэдэг байхгүй.
найзынхаа ингээд best version те ингээд яг хамгийн сайхан одоо энэ хөлбрийг харъя ингээд амар гоо ингээд дэмждэг байхгүй юу. Гэхдээ надаас илүү ухаан ингээд юу гараад идэг байхгүй юу. Тэгээ яг ингээд найзууд ингээд яг би бинийг ингээд аюу гоо ингээд дэмждэг байгаас эмгтэй хүмүүс гэхдээ яагаад ингээд эмгтэй хүндээ ингээд дургу байд юм бэ? Би тэр үгүйс ойлгохгүй шүү дээ. Айгуу санаа. Дургу ингээд ховч яриад те ингээд сайхан явж байгаа нэг ингээд атаархаад идэг айгуу санаа. Яг эмгтэй хүн яг энэ ингээ хөвлбраа те би бинийгээ дэмжиж ингээд хүчтэй болоод улам нэгдээд ингээд явбал аюу гоё юм бүтээхэр байгаа байхгүй юу. Тийм эмгтэй хүн эмгтэй хүндээ ингээд мэдгүй надад аюу эрэгтэй хүн ойлгоход амар амар байгаа байхгүй эрэгтэй хүн те амар энгийн эмгтэй хүн ингээд мэдгүй надад ойлгоход амар хэцүү. Юу ч гэсэн байдаг штэ эмгтэй эргний эрэгтэйчүүд гэсэн нэг эмгтэйчүүд тийж ярьдаг те ингээд эмгтэйчүүдийн нөхөрлөл бол одоо тийм амар юу биш мэш. Одоо эрчүүдийн шиг тийм одоо хүчтэй биш тийм одоо үнэнч биш ч гэдэм үү те би биндээ атаархдаг гэдэг гэл ярьдаг тэгэл бас одоо тийж ярьдаг юм чи одоо тэгээд тийм юм гардаг болоод тэгж ярьдаг байлгүй дээ. Уусаа яг энэнийг ингээд яг харангуут ингэж бодож явах нь нууцаа хитэн нууц ярьсан тэрүүгээр хэмжигдсэн байгаа даа байхгүй юу. Тэрний нууцын даасан гэдгээр одоо 3 нууцаас мөн чам тэрийг хэлсэн мөг яагүй чи надад илүүснэстэй ч юм уу тэр ингээд тэнгуут би 3 нууцтай 2 нууц хэлснээр нь 2 дордог ч юм уу тийш юм уу да одоо тэнгуут эрэгтэй хүмүүс болохоор баг бүгдээр тэр мэдчихдэг бас л ярьсан байдаг өнөөрөө тэгээ зөвшөлтөө шийдсэн байдаг. Тэгтээ нөгөө хизэнээс эхэлсний гинт надад тийм мэдрэмж төрчлээ. Яасан гэсэн чинь нөгөө бага нэг тэгдэгээс шүү дээ. Октод чи ингээд би бинийхээ чихэнд юм хэлээл инээлдэж минээлдэж ингэдэг бүр багаас л тэгсэн нөгөө надад хэлэхгүй бол би ингээл амар ч гомдохгүй л те юу юм би ингээл санс юм асыг гэлтэн гот чинь хэлж мэдэхгүй ч юм уу эсвэл за яг одоо чамд яг ган энэ удаа л хийлье гэж хэлж үлдэх ч юм уу те тэгсэн нөгөө багаас тийм хүн битгий тэгтээ ч юм уу октод чинь нэг тийгээл ингээл би бинийхээ чихэнд юм хэлээл ингээл инээлдэж минээлдэл тийм юм ингээл нөгөө нэг тэгсэн бахоо явсараад одоо яа тийм заавал нууцаа ярих хэрэгтэй болсон юм уу мэдгүй. Би бол тэгэл ярьж л хэдэж шүү. Би нэг тэгэд бас ерөөсөө энэ миний найз, батны найз, зэний тэрэг гэдэггүй. Нөгөө талаас хүлээж авах тэр нь хамаагүй. А миний харин сэтгэл гаргаж байгаа, санаа тавьж байгаа ч юм уу тий. Би өөрөө цаанаас амар ингэж хүсэж байгаа юм нь болохоор би тэр хүмүүсийг яг ингэж миний найз ах гэж боддог. Тэрс би өөрөөсөө бусдаас юм нэгдэхгүй. Тэгэхээр ингээд яг надаас өмнөсөн чин сэтгэл юм би үнэхээр л энэ амар тусламаар нэг юм бол би хинт ч ингээд туслалах бүр ингээд цаанаасаа ингээд энэ хүн эсвэл бүр ингээд би л ингээд амар хэрэгтэй юм даа ч юм уу тийм ингээд яачих тэр их юм бол за тэр үед найз юм аа гэс би бол амар хамаагүй ингээд ярьж өөр хүмүүстэй тэр юмнууд ингээд интент ингээд ярьсан ингээд би тэр мэрийг тэгэл тоож мод өчөхгүй эл заагаад байна. Тэгвэл миний талаас гаргаж байгаа юм л намайг тэр хүмүүстэй найз гэж явах юм амар тодтогдог гэх юм уу? Илэрхийлдэг гэх юм уу? Тэгээд нөгөө тийм хүнийг нөгөө найзаар нь жишин гэдэг штэ. Саяны нөгөө би биндээ артаахдаг, муулдаг зулдаг гэд хэлсэн дээр гинт нэг юм санаа төрсөн чинь нөгөө өөрийгөө харьцуулаад байдаг болохоор тийдэг гэж магадгүй. Тийм өөрийгөө харьцуулаад өөрөө ингээд нөгөө нэг харьцуулаад байх тусам ер нь ингээд өөртөө итгэлгүй ингээд нэг муухай ингээд төсөөрөг юмнууд мэдрэмж төрөөл те дотроо үзэн ядах ч юм уу. За арайч үзэн яддаг юм а гэхэд ингээд жоохон муухай санагддаг мэдрэмж төрөөд байгаа болохоор ингээд нөгөө нэг муулалт зуулалт ингээд жижигхэн үзэн ядалт инээ тэр эхэлдэг болохоор л октодын одоо нөгөө нэг нөхөрлөл ингээд тийм байдаг байж магадгүй гэж нэг тийм жижигхэн юу төрлөө сая. Найзуудаа гэдэг төлөвшөөгүй л аа гэсэн үг юм болоо да. Би найзууд тийм төлөвшөөгүй. Тийм бахтай. Найзуудаа хүмүүсийн бодлого. Юуг ин одоо ингэж бодонгод гэдэг юм. Шивдэ угаасаа нэг ижилхэн үйлдвэрээр нэг ижилхэн одоо юуны барбины үйлдвэр хахад бүгдийн шар устай байгаа, бүгдийн цэгэр нүртэй байгаа, бүгдийн турхаалгаа ингэж төрүүлээгүйгээс л хойш тэрийг нэг акцепт хийгээд харин надаа юу давуу тал нь гэдгээ олж хараад тэрийг хүчүүл задаж байгаа тэрийг бол төлөвшөөгүй л хүн. найзаар нь зүстэй үнэн баха тий. 2 цаг болж энэ цаг 40 минут ярьсан байна. Оо за. Үе ингээд тийнейж яриад бүр ийм амар удчихж байгаа юм уу тий.
За одоо тэгвэл гуруулаа яг ингээд сонсогчтой одоо тийнейж үеэд одоо яг даван туулж байгаа хүүхдүүд байгаа тий хүүхэд залуучуудаа нэг юм сонссон юм шиг хүмүүс сонсдог. Явандаа тэгээ сонсгоо. Бүр одоо нэг 10 дугаар та 90 дугаарууд орж иж уусаа тий цагтаа амар олон хүмүүс сонсдог байсан шүү дээ. Тэр үедээ буцаад энэ дугаарыг сонссон шүү дээ. Үй тэр Friends юусаа явахгүй юм. Над руу бүтсэн танаа Friends лээрээ зах ингэж авдаг. За TV. Йоо. Гэтэ гуруулаа хөх уралдаас эхлээл гэтэ Friends дээр дахиад ууслаа тий. Харин ингээд хүнтэй суусан гин биш ээ. Ингээд сүү тавьсан гин. Би өглөө надад шууд бол мэдээлэл хоёулаа явуулж байгаа. Ой, өчигдөр би Friends үзсэн аахгүй юу? Тэгсэн чинь нөгөө Janice асуудаг шүү дээ. Та би видео 6 хүний нэг тэгээ яг make out Benno гэж make бүгд ийж юм гарч ирсэн гэсэн. тэр яг гоё тий. Тэр ингэ өчигдөр гараад яа бро зөндөө инээлээ шүү дээ. Тэрээс би ганцаараа тийм юм шиг нэгээ. Тэрээс гоё ингээ all тэр Ross PPT Chandler тийм Monica Joey-тэй та тэр биларднаа ингээ арчиж байгаа. Тэр өглөө яг Friends үзэг өгтээ яг бүр бичсэн юм шиг айгуу сонь заяа. Яг 17 гэнийг үзчихсэн байхгүй юу? Тэр үзчихсэн үү? Chandler тоглож Chandler-ийн аав болдог. Хинэ 17 хөгшин болох үе шин. Хөгшин болчдөг тий. Тий. Тэгээд 17 наснаа эргэн очдог тийм юунд тоглосон. Тэгээд яг тэрийг үзэл унтсахгүй би. Тийм. Одоо ойлгож Оо за, сайт гэсэн чинь тийнейжер хүүхдүүд хэл хөв байна үснэ үү? Тий, яг зүгээр хэдүүлээ нэг өөрсдийнхаа тий сэнийхээ ярьсан юмыг ягаад нэг амар зөвлөгөө өгөх хайшээ. За маань талах шахаж жоохон дураад байна. За хинээс хэлэх юм. Тэгээд ер нь бол дуусах уу тий? Сонсогч юу вэ? Үг хэлэхгүй мэлхүүгээ чи хэлүүлээсээ сайн. Амар өөрөө сандалчаад юу вэ гэдэг. За юу ч хэлмээр юм дээ. Тэгээд ингээд ганцаардж байгаа үе одоо яг тийнейж үе ч угаасаа өөрийгөө ойлгохгүй байгаа, хүмүүсийг ойлгохгүй байгаа. Нэг тийм ганцаарсан өөртөө л нэг ингээ ганцаар юм хэцүү үе туулаад байгаа юм шиг санагддаг боловч бүх хүмүүс л тийм үе байдаг шүү. Тэгээд угаасаа цаг ингээд харуулнаа тий хүчтэй байгаарэ. Тэгээд өөрийгөө битгий голоорой. Тэгээд өөрөө энэ дэлхий дээр ганцхан хувилбар гэдгээ битгий мартаарай. Тэгээд өөрийгөө илүү хайрлж, хүндэлж, өөрийгөө уучлж сураа гэж хэлье да. Deep ямар deep юм бэ яа нэг. Та хоёр юу гэж хэлмээр юм? Йоо би. За би юу наа тэгээд өөрийнхөө гоё байгаарэ, өөдрөг байгаарэ. Тэгээд дараа нь тэгээд одоо тулгарч байгаа асуудал чинь зүгээр л инээдтэй байх болно. Тэг яг ингээд тэрийг нэг мэтгэд ингээд чи ингээд даваад туулчихна. Тийм болохоор яг ингээд өдөр болгон тэгээд ингээд хичээж байгаа. Тэгээд хичээгээд байгаарэ. Тийм яг тэнцэнэ. Ингээд зуураад байгаарэ гэж хэлмээр. Тэгээд нэг мэтгэд чи тийм эргээд хараад бити бууж өгөөрэй гэж хэлэх юм байна. Инех болно гэж хэлмээр байна. Тийм тэгээ бити одоо нөгөө нэг тийм шүү. Замаасаа ингээд салаарай. Ингээд юу ч болсон чиний зам ямар илээ гэж хэлмээрэй гэж хэлмээр. Тэгэхгүй бол нөгөө янз бүрийн юм тохиолдоод тийм ингээд замаасаа хатаа. Яг тийм ингээд алсын хараагаа сайн тий. Тэгэхэд чи ингээд өөрийнхөө зам чи ямар илээ тэрийг ингээд өөртөө дахин сануулаарай. Тэгж л хэлье да. Хүүхдүүдтэй. Өсвөр насныхаа. Яа. Миний зүгээс бол тэгэл өөртөө амар үнэнч байгаарэ, өөрийгөө эцэж битгий хуураарэ.
Тийм. Тэгэл өөртөө бас ярилцж байгаарэ. Ер нь л өөртөө л худлаа ярьж болохгүй. Өөр хүнд бол худлаа ярьж бүх юм л өөрөөс эхлэх юм байна шүү дээ. Тийм. Өөртөө тий. Өөртөө бол цагаан худлаа болоо шүү дээ тий. Тийм тэгэхгүй бол өөртөө худлаа яриад эхлэхээр тийхэн өөрийгөө айгуу халтаад эхэлнэ. Тэгэхээр тэр буцааж тэр өөрийгөө олохын тулд бас амар зов. Өөрийгөө таньж хэлэхэд болно. Өөрөө нэг нь л зарцуулж байгаа нөө юу only once байгаа юм амар цаг хугацаагаа багасгаал тий. Тэг шаардлагагүй. Тэгээд every moment болгоно л feel up болж явах хэрэгтэй байна да хүмүүстээ. 3 анаа. Бид 3 нэг тийм хөвшин биш шүү. Юу вэ би дөнгөж 20 гарч байгаа. За тэгээ гой захидлуудаа бичээрэй манайхаа өөртөө одоо бичээд байгаа юм болоо ч байгаа. Тэгээ гой тохиолдсон юм. Эсвэл яг гой тийнейж үеэ ч юм уу те. Гой явуулаарай. Бид нар бас энэ подкастаараа дамжуулан гой ярилцсан, хүмүүст хүргэн уншин те. Тийм байгаа шүү. Тэгээд тагтай подкаст яав гэх юм. Хүлээгээл агаад одоохондоо ирээгүй. Окей. Гой дугаараа баярлаа. Гой дугаараа. Бакачка. Та бүгд минь би сайн бодоорой. Hi, good night. Бакачка няу. Юу ч ярьж.